За оюун гэрэл ганцхан өдөр готрын шүү гэл ганцхан өдөр зүгээр л унтцсан. Ерөөсө 24 цаг унтцсан. Готрол ерөөсө ганцхан өдөр үргэлжлээ шүү. Тэгэл нөгөөдрөөс нь маргааш нөгөөдрөөс нь ажилдаа орно шүү гэдэг өөртөө хэлцэн. Тэгэл яриад өөрөө яриад шүнжин өтөрчин тэгэхээр бүжиглээл малчин залуучуудтай шүнжин бүжиглээл 20 хоног намайг гэрээр маань ажилуулад одоо өвчтөй ч гэсэн чи үхчихээг бол энийг хийчээ гэдэг нэг миний ажлыг авч тавьчаад тэгчээ тэр 21 дахь хоног дээр чи заавал ир амьд л үживэл хүрээдэр гэж дуудажсэн байхгүй. Одоо үйлхийг ер нь эрэхтэй хүн цэрлдэг тийм нөгөө хүмүүжлэлтэй өссөн. Бүр ингээд интер номын 1 2 дугаар давхар битүү хүн хүл гიშгэх зайгүй. Нээлтэн дээр уртын дуу дуусан найдмад гойд цэцэг авчирч өгсөй байсан хүн нэгдүгээр давхарт гаццсан цэцэгтэйгээ шатаар өгсөж чадахгүй. Шатан битүү хүн. Мянган хөвн бүр дэлгүүртээ дуусаад интер номын 1 касс нь гацаад тэгээд ерөнхийдөө бол нээлт нь бол ерөөсөө сэтгэл нь одоо хүмүүс ерөөсөө нээлтэнд интер номын нээлтэнд сэтгэл нь ханаагүй. За сайн байцгаана үнгийн Сансуй подкастын ээлж нэгэн шинэ дугаарыг эхэлж байна. За та бүхэн одоо наадмаараа сайхан наацсан уу? Сансуй подкаст бол одоо наадмын үеэрч гисэн үргэлжиж явж байсан. Энэ удаагийн дугаард ирэх сонирхолтой зочин хүрэлцэн ирсэн байгаа. Та хүн бол шууд л мэдэх бах. За ингээд хүний эрхийн зүтгэлтэн зохиолч одоо Цэ оюун гэрлэгч маань энэ удаагийн дугаарт хүрэлцэн гэж бидэнд одоо алдсан туршлаасаа ярьж санаа суухаар ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан наацсан уу? Хаагур наадуу та. За 2 өдөр гэрээрээ телевиз үзэж наадлаа. Тэгэл дам тарчаад жорлонгоо өрчлийгээ суучлаа. Тэгэл хүмүүс наадамлал гоё мүзэл. Тэгэл би одоо нэг дамтал сууж байгаа л одоо ч гэсэн сууж байгаа. Тэгээ ерөөхдөө бол гэр хороолт л энэ зүүн зогсож байна. Зөв. Сайхан сонсож байгаа байна. За тэгэхээр нэг манай подкаст бол дандаа хүмүүсийн алдсан яаж тэндээс босч ирсэн туршлагуудыг ярьдаг байгаа. Тэгээ ер нь бол баг шууд дайраад эхэлчих гэж байна л да. Та бол одоо сонгуульд бас нэлээ хэд удаа өвдөг шороод гэж ярих юм уу гэсэн тийм. Тэгэхээр одоо хүмүүс бол энгийнээр одоо чинь би энэтэй 2 3 удаа өвдөг шороодлаа гэж утгаад одоо тэгээ дахиж одоо босч ирэх ч юм уу тийм сэтгэл зүй жоохон хомсгон санагдаад байна л да тийм. Энэ болон одоо уналтуудаас ер нь яаж бас сэргэж гарч ирж байна тийм. Чи бас санхүү болон зөндөө хүн цаг хугацаа зарцуулж байгаа тийм. Сонгуулийн уналт чинь нөгөө арт түмний нүдэн дээр ингээ алгадуулдаг байхгүй юу? Яг хүн сэтгэл санаагаараа мөнгөөрөө тэгэл хамт олон найз нөхөд те тэр хүмүүсийн зүтгэлийг те баахан юмар унж байгаа штэ. Тэгэл нам те тэгэл хамт олон тэр бүх юм нэг одоо цог одоо тэр уналтын одоо шалтгаан нь өөрөө болдог байхгүй. Тэгэхээр тэр олон уналтыг дагуулж чирж унж байгаа учраас маш их өвддөлдөө сонгуулийн ялагдтал. За би бол нийт сонгуульд орж үзсэн тоол нэг 6 юм уу? Хөөх. 6 удаа өрсөлдөж үзсэн юм байна. За одоо бол би хаан улд өргөн иргэдийн хурлын төлөөлөгч гэдээ бас нэг орон нутгийн сонгуульд нэг ялцтай сууж байгаа. Яг үндэ ялагдсан тоол тэр 6 сонгуулиас 4. 4 сонгуульд одоо за баг зарим дээр нь яг ялах гэж явж байгаад ялагдах тий. Зарим дээр нь бүр сургаггүй ялагдах энэ гэдэг ингээ янз янзын байдлаар ялагдлыг үтсэн. За тэгээ ер нь ялагдах айгаа хэцүү гашуу. Яг ингээ нэг олонний нүдэн дээр ялагдах. Олонний нүдэн дээр ерөөсөө чи ингээл сонгуулийн 10 хэд хоног сарын турш чамаг өргөөл хийдэг байхгүй. Багаараа чамаг өргөөл чиж айл болохоор дээш нисээл айл болохоор өөрөө ихтгэл үнэмшилтэд дэвэл нисээл нисгэж өндөрт гаргаж авал маа гэж төлөгчдөг. Хадаа ясаа дээрс маа гэж сонгогчд ганц алгадаал. Тэгэл нэг харахад унтсан. Унчингуудаа эргээ харахад нэг ч хүн чамраа уцдахгүй. Нэг ч хүн чамтаа одоо сонгуулийн өмнө ингээл бүгд ингээл багаараа чамаг ингээ өргөжсэн бол баг алга болчихно. Хүн алга болчихно. Хүн алга. Яар иргэн би тий. Тэг бүр ингээд бүр нам гүм уцдаграхгүй жил болдог гэж бодчих зарим хүн. Бүр уцдаграхгүй жил болдог, имэйл ирэхгүй жил болдог. За тийм ялагдал би ихээхэн одоо гологдож ялагдаад тий. За ер нь энэ хүн бол стресс зайл гэж хэлж байгаа юм байна гэж одоо тэр одоо харьцаагаар нь ойлгно шүү дээ. Хүн чамтаа дуурхаа ойлол, хүн чамд уцсныхаа уцаа блоклол тий. Хүн чамаг ер нь ингээл тоохоо ойлол ирэхээр цаашаа зүгээр зайл гэж хэлж байгаа юм байна гэж тоолдог байхгүй. Тэгээд зүгээр тоолж байгаа хүнийхээ тог ингээд бодохоор би мангар олон хүнд те гологдцсноо мэдэрдэг байхгүй. Сонгуулийн дараа яг тийм мэдрэмж төрдөө. За тэгэл тэр ялагдлын дараа хамгийн гол юм бол чи өөрөө өөртөө л ялагдахгүй байх хэвээр.
бүх хүнд чи ялагдчих болно. Ганцхан чи өөртөө л ялагдчих болохгүй. Одоо би ч за устраас гараа ялагдах хэвээр заваа юм байна, муухай юм байна гэсэн бол би 2000 оноос хойш улс төр дахиж үзэгдэхгүй байх байсан. 2000 онд би анх удаа өрсөлдсөн 12% санал аваад ялагдсан. Тэгэл би дахиж улс төрд харагдахгүй байх байсан. Тэгтэл би 2008 онд өрсөлдөөд 42% санал аваад 500 билүү 1000 саналаар ялагдчихсэн. Тэр үед бол үнэхээр би яалж явж байгаад ялагдчихсэн. Тэр үед намайг ялагдуулсан хүн над руу өөрөө уцтаад чиний 1000 саналаар төгүүлж явж байгаа саналыг өөр намынхан худалдаж авах гээд байна. Чи саналаа худалдуулахгүй тулд аймгийнхаа сонгуулийн орооныхонд мөнгө өгөөд саналаа авч үлдээ чи. Тэгвэл чиний саналыг зарах гээд байна гэж над руу хүн уцтажсэн байхгүй. Хөө ямар юм. Тэгтэн би санал худалдаж авч ялахгүй. Авцсан санал гэдэг юм бол ялий. Миний саналыг тогтоож торгоож чадахгүй цааш нь зарж идэг юм бол би тэр авилгалд оролцохгүй гэж хэлээд би яг 1000 саналаар ялагдчихсан 2008 оны сонгуульд. Тэгээ тэр сонгуулийг би ялсан юм шиг ялагдсан сонгуул гэж үздэг л дээ. Яг л би өөртөө ялагдаагүй байхгүй. Би шударгаар улс төрд явна гэдэгтээ ялагдаагүй. Ямар ч шударгаар үлдсэн гэхдээ ялагдаад үлдсэн. За 2012 онд бол ялсан. Маш том ялсан. Тасархаа нэгээр ингээ гарч исэн. 2016 онд бол маш хатуу тойрог дээр угаасаа ямар шансгүй тойрог дээр торгуулийн тойрог дээр очиод тэгээд ялцчгүй ялагдсан. Бүр тэгж нэрлэлт юм дээ торгуулийн тойрог. Аимшигын торгуулийн тойрог дээр зөвхөн надад зориулж тэр торгуулийн тойрогийг бий болгож ингэ часуулаан тойрог руу намайг ингэ шидсэн л дээ. Тэгэхэд би одоо шийтгэлээ хүлээж те намын дарагтайгаа тэрсэлтжсэн шийтгэлээ тухайн үед хүлээж би торгуулийн тойрог руу яваад ялагдчихсэн. За тиймэрхүү юмнууд бол болдог. За саяын энэ одоо 24 оны сонгуульд бол би ялцчгүй жижиг намын дарга одоо цоошин нам үсгэн байгуулсан танигдаагүй намаараа танигдаг байсан учраас намаараа ялагдсан, би ч ялагдсан. Гэхдээ сонгогчд бол надад маш өндөр санал өгсөн. Аман үзэгдэл унсандаа. Тэгээ энэ уналт болгоны дараа чи тэр нэг гологдсон мэдрэмжээ авна штэ. Тэгээ тэр мэдрэмжийг чи хэд хоног авах вэ гэдэг л идэг. Чамд хэд хоног одоо гологдсон мэдрэмжтэйгээ явах те өөрөө өөртөө зөрчилдөх, өөрөө өөрийнхөө тэр одоо дор орсноо хүлээн зөвшөөрч те өөрөө өөрийгөө шархалж те тэр нэг хэд хоног чи шархацсан одоо шархаад болох вэ? Тэрийг л би өөртөө хэлэх хэрэгтэй. За над 3 хоног хангалттай. За би сар готрын хамаагүй над би жил готрын хамаагүй гэдэг өөртөө хугацаа өгдөг би. Тэгээд 16 онд би яг нэг угаасаа ялагдах тойрог төр байсан учраас 16 онд би хамгийн хурдан сэргсэн. 16 онд яасан бэ гэхээр угаасаа ялагдах тойрог төр байсан учраас би харин ялагдах тойрог төр би те бүр ингээ 10% ялагдах тойрог төр би 38% авчлаа штэ. Би яг ингээд 0 байсан рейтингийг би 38 болтол нь явчлаа штэ гэдэгтээ би баярлаад за өнгөрл ганцхан өдөр готрын шүү гээл ганцхан өдөр зүгээр л унтцсан. Ерөөсө 24 цаг унтцсан. Готрол ерөөсө ганцхан өдөр үргэлжлээ шүү. Тэгэл нөгөөдрөөс нь маргааш нөгөөдрөөс нэг ажилдаа орно шүү гэдэг өөртөө хэлсэн. Тэгээ би яг 24 цаг унтаал юу ч бодохгүй 2016 оны 7 дугаар сарын 1-ний турш би унтсан. Бүр өглөөнөөс ахуулаад шөнө болтор унтсан. 7 дугаар сарын 20-нд сэрэхдээ би 60 цагаан байна гэдэг армаана бичиж эхэлсэн. Тийм үү. Тэгээ тэр армааныг бичихэд надад яг 1 жил хэрэгтэй байсан. Тэр 1 жилийн турш армаана бичиж явах хооронд нэг ч хүн над руу уцтаж садаа болоогүй. Нэг ч хүн садаа болоогүй. Тэгээ ганцаардлын тэр үе бол миний ингээд шал өөр салбарт сэргэж ирэх үе байдаг. 2000 оны сонгуулийн дараа би эрхчлээ төв гэдэг төрөмс байгууллагыг босгож ирж байсан. 2008 оныхон ялагдлын дараа би Новонууд нь ламаа бичижсэн. Новонууд нь тэрний дараагийн хэд номнуудыг 3 ном зэрэгцсэн. Миний ажлын ноу хав гэр тосын яриан дэр гээд баахан номнууд бичижсэн. 2016 оныхон дараа би 60 цагаан хоног бичсэн. Сая 24 онд ялагдсан шүү дээ. Тэгээд одоо би 3 дугаар докторийн бичиж байгаа. Нэг бүгд л ингээд нэг миний уран бүтээлүүд, миний ингээд өөр талаараа өөрийгөө тийм одоо үнэлэмжтэй байлгах тэр одоо инстинкт ажиллаж эхэлдэг гэх юм уу да тий. Чамайг нэг талаар ч хүмүүс ингээ үнэлэмжгүй болголоо. За тэгвэл чамд запас ам бэ нү гэл тий нэг тоглоом дээр нэг запас ам гэж нэг байдаг шүү дээ тий. Тэр шиг тийм запас амыг өөртөө бий болгож иж тэр запас амынхаа хүчээр дараа нь буцаж орж ирж чадах тийм зориг бий болгодог. Хэрвээ чи буцаж орж ирэх зориггүй за чамайг тэртээ тэргүй ард түмэн тоохгүй шүү дээ. Чамайг тэртээ тэргүй хүмүүс тоохгүй шүү дээ гэл өөр өөргөө нэмээд тоохоо болчих юм бол
чигзэж устдад бүр доош унах нь шүү. Тэг би хүмүүст юу гэж хэлдэг вэ гэхээр зөвхөн өөрийгөө тоогол үлд. Бусд нь тоохгүй байх нь яг цаг хугацааны дараа идэгдэг. Хэцүү байдаг. Амар байдаг. Тэгтээ тэрийг чи өөрөө ингээд идгээчдэг. Идгээдэг амь чамд байдгийг. Тэгээ тэр амийг л гаргаж ирэх хэрэгтэй гэдэг. За их гоё тайлбар байна. Тэгэхээр нэг хувь хүний хэдэн хугацаанд шаналхах хувь хүний өөрөөс л хамаарх нь. Ер нь хэцүү шттэ. Хэцүү шттэ. Жишээл анхны жил би ингээд за би уулуугаас те сонгуульд ороод те мөнгөгүй би явдгүй юм байна. Ингээ мөнгөтэй хүмүүс л ялт юм биш те гэдэг харсан байхгүй ихний жил. Би чинь одоо 2000 онд анх өрсөлдөж байхдаа би ерөөсөө миний сонгуулийн зардал 1 сая төгрөг. Тийм үү? Ерөөсөө л 1 сая төгрөг. А яг миний өрсөлдөгч нарын зүгээр наад захын гаргаж байгаа мөнгө тухайн үеийн аншаар 30 сая төгрөгөөс дээш байсан. За тий би ганцхан програм машинтай, ганцхан туслахтай, ганцхан одоо менежертэй, тэгээд ганцхан жолоочтой. За ингээд нэг төрсөн ихч дагалдсан. Ингээд нэг програм дотор дөрүүлэх нэ. Тэгээ нэг тог мандуулсан. Тэгээ миний нөгөө сонгуулийн туршид тэр үед чинь сонгуулийн кампанид ажил 45 хоног явдаг байлаа шүү дээ. 45 хоногийн турш тараах материал маань ганцхан хайрцаг, ганцхан цаас хайрцаг. Тэрийг би өөргөд дааж байгаа байхгүй юу. Тэгээд тийм материалтай би явж иж үлээ. Тэгээд миний ингээд хүмүүст өгчээсэн тарах материал нэг ийм жижигхэн календар энэ төр байж үлээ. Яг тэгвэл мөнгө төгрөг багтаа учраас тийм баг юм тараадаг байсан. Тэгэл яриа л өөрөө яриа л шүнжин өтөрчин хээр бүжиглээл малчин салуучуудтай шүнжин бүжиглээл тэгэл явддаг гэсэн шүү дээ. Тэгээд дараа нь яг би тэр сонгуулийн дараа за би бол мөнгөгүй юм чам. Наад бол улс төр хатуудах юм байна гэдэг тухай бодол яг орж иржсэн байхгүй. Тухайн үед орж иржсэн. А гэхдээ хэрвээ би ухарчих юм бол бусад мөнгөгүй хүмүүс бүгд ухрах юм байна. А тэгэх юм бол Монголын улс төр зүгээр л мөнгөтэй хүмүүсийн л бүжгэлдэг талбай болох юм байна. А үндсэн хуулиараа бол бид нар бүгдээрээ өрсөлдөх хэрэгтэй. Бүгдээрээ улс төрч байж болно. Бүгдээрээ сонгогдох хэрэгтэй. Энэ эрхийг эдэлж үлдэхийн тулд би жоохон төвчээр гарах хэрэгтэй юм байна. Жоох ухаан гарах хэрэгтэй юм байна. Тийм учраас би энэ улс төрд буцаж орж ирэх хэрэгтэй юм байна гэд баг ингээ өөртөө ярьж ээж би буцаж орж иржсэн. Зүг. Одоо таны хэлж байгаа 2000 оны 1 сая төгрөг гэдэг бол одоогор бол мөнгө жоохон төгрөг хатуу байсан үеийг шүү дээ бас тий. Тийм. Одоо бол одоо бол би нэг 10 сая төгрөгтэй л өрсөлдсөн гэсэн үг байхгүй юу? Тий. Одоо тэгэхээр ингээ таны ярианы сонсохоор ингээ зарим хүн болгон адилгүй тодорхой нь өөр байгаа. Тэнгүүд танд нэг юм ингээд буцаж босч ирдэг тийм нэг унган чанар хүүхдтэй хасан суусан уу багын хүмүүжлэг нэг тийм юм байгаа юу ер нь одоо өөрийгөө сэргээж босож татаж гаргаж ирдэг. Тэр нэг хүүхд байхад нэг тийм суучтай ш ерөөдөө тий баг. Тий. Ер нь хүүхд байхдаа би онж үзээгүй юм билээ. Миний хамгийн том дутагдал бол би хүүхд байхдаа үргэлж онц сурчсан. Үргэлж магтуулжсэн. Бүх хичээл дээр онц авдаг. Тэгэл алтан медальтай төгсд. Өөрөөр би шүүмжил сонсч үзээгүй. Хүнд одоо гологдож үзээгүй. Ерөөсөө ялагдаж үзээгүй. Биеийн тамирын хичээл ингээл болохт чинь тэмдгийн норм гэл ингээ авахд манай ангийнхан ядахта ингээ уртын хариалт тариач чаддаг нь өндрийн хариалт чадахгүй. Одоо төрнүүкэн дээр сунаач чаддаг нь одоо юу ч гэх юм гар дээрээ сунаач чадахгүй ч гэх юм ямар нэг юмар хүн дутуу байдаг байхгүй юу. Тэгэхэд тэмдгийн нормыг одоо ингээл 10 хэдэн төрлөөр авахд уртын хариалтч тэр холын зай ангуулт, ойрын зай ангуулт те тэр зээрэн цаг шийдэх, бөөрөн цаг шийдэх, өндрийн хариалт бүгдээрэнд нь би норм хангадаг байсан байхгүй юу. Яг цэрэг шиг. Тэгээ би ч яг ингээд цэрэг шиг бүх нормыг хангаж чаддаг. Тэгээ тооны олимпиадад ордог. Дуу хөгжим дуулдаг. Тэгээд аймгийнхаа тий шатар матар тураад сургуулийнхаа авраг болцдог. Тэгээ иймэрхүү нөгөө бүх үзүүлэлтээр яагаад чинь ингээд нөгөө сайн байсан учраас надад ерөөсөө тийм уналтаас яаж босох вэ гэдэг хүмүүжил ерөөсөө байхгүй. Дандаа цойлж өгсөн. Тийм дандаа цойлж өгсөн. Тэгээд уналтаас яаж босох вэ гэдэг юмыг улс төр надад зааж байгаа байхгүй. Би улс төрд орж унаж үзчихээж анх удаа вау, уналтгт чи амар юм байт юм шүү дээ. Ер нь бол юмны ёроолд явна гэдэг чинь ямар өөр юм байт юм бэ те. Ёроолоос дахиж яаж босч ирдэм бэ гэдэг тэр нөгөө юм чинь надад улс төр заасан. Одоо би одоо улс төрд өөрийгөө хатуучулаад улс төр намайг хатуучулаад улс төрийн те дайснууд нөхдүүд намайг хатуучулаад тэгэл одоо нэлээд хатуучилтаа олчод явж байна да. Одоо тэгвэл яг эндээс яг сонирхолтой ингээд танаас үлгэрч аваад гоё жишээ бууж ирж байна л та. Хэрвээ одоо чинь мөнгө багтай мэдээж хэрэг хэцүү. Тэгэд тэр хүн одоо ус орондоо бас нэг юм хиймээр санагдаж байна чин сэтгэлтэй. Явцсан гар идэнгүүд нөгөө талд бол бүр хитэн тэр бүмтэй хүмүүс өсөж байгаа тий. Тэр яаж энэний эсрэг одоо баг мөнгөөр тий тань туршлага шүү дээ баг мөнгөөр сонгуульд өрсөлдөх вэ чинь залуу хүмүүс гарч ирлээ гэж бодоход ямар кейс байж болох вэ чи ирээдүйн цаг дээр байгаа тий.
Хүлэгтэн нам одоо яг энэ кейсийг хийгээд байж энэ да. Одоо манай эрэгтэй оролцооны нэгдэл нам гэдэг би нам байгуулсан. Ардсан намд бол амжилтанд ч хүрж үзсэн, уналтанд ч орж үзсэн. Тэгэхээр зэрэг тэнд бол би 29 жил хатуужаад тэгээ юуг би дийлэхгүйгээр гарсан бэ гэхээр би мөнгийг дийлэхгүйгээр гарсан байхгүй. Зүгээр л ерөөсөө энэ намд улс төр хийхэд залуу хүний хувьд би өөрөө одоо залуу улс төрч гэж бодъё л та. Залуу хүний хувьд арай л мөнгө нахтаж байна гэдэг. Яг тэгвэл сүлжээгээрээ тэр сүлжээг тижээн гэдэг бол асар их тэр нэг мөнгө аваад сурцсан сүлжээг тижээн гэдэг бол Монгол Ардын намын хувьд ч ардсан намын хувьд ч залуу хүний бүр үнэхээр нурууны нугасыг авахар тийм асуудал байхгүй юу. Тийм учраас за би энд бол зөвхөн нэгдүгürt би мөнгөнд дийлэхгүй юм байна. Хоёрдугаарт залуучууд энэ сүлжээг дийлэхгүй юм байна. Тийм учраас ерөөсөө зөвхөн бага мөнгөөр улс төр хийж болдог систем босгоё гэвэл яг тийм одоо загвараар ажилладаг, тийм модельээр ажилладаг нам л байгуулах хэрэгтэй юм байна гэд. Тэгээ би эрэгтэй оролцооны нэгдэл нам гэдэг нам байгуулсан. Манай Яон намынхан хэдийгээр энэ улсыг хурал судал аваагүй ч гэсэн 57 хүн өрсөлдөхөд 57-уулаа одоо 200 мянгаас 20 сая төгрөгийн л дотор сонгуул хийсэн. Их хурлд өрсөж байгаа хүнийг 200 мянгаар өрсөлдөж болно гэд дэмжиж өрсөлдүүлдэг ийм л нам баггүй. Тэгээд босгосон мөнгөөрөө л өрсөлдөнө. Босгосон мөнгөнд нь таарсан стратеги гаргана. Мөнгөндөө таарсан стратегитэй сонгуул хийн. Өөрөөр хэлбэл бусад намууд яагаад байгаа гэхээр нам бүх юм чи хангана. Нам бүх модельийг чинь гаргана. Намд та нар 100 саяга өг гэдэг байгаа байхгүй. Эсвэл тэгэл намын гишүүдэд та нар 500 саяга зарцуул. Одоо амарчин бүр миний нүдэн дээр 600 сая өрөнд орчиж байгаа байхгүй. Одоо ингээл зүг зүгээр комеди хийгээ явж байсан ардсан намд ороод яг тэр миний одоо урд нь хаширч байсан тэр замаар ороод тэгэл бидний нүдэн дээр ингээл 5-600 сая төгрөгийн өрөнд орчиж байгаа байхгүй. Тэгээ тийм систем рүү гүгэд орцсон учраас яг тийм өрөнд орж байгаа. Манай намын доторх модель бидний яаж байгаа гэхээр нам нэг модель гаргахгүй. Та мөнгөө босгоно, таны босгосон мөнгөнд танд таарсан моделийг нэр дэвшигч болгонд чинь гаргаж өгье. Ингээ бага мөнгөтэй моделийг өөрснөө ингээд өөрийнхөө сонгуулийн тактикийг яг өөрийнхөө мөнгөнд тааруулаад хийн шүү гэд ингэж өрсөлдөж үтсэн болдсон байлээ. Би сая одоо хаанул дүүргийн сонгуульд өрсөлдөхдөө ялахтаа би 20 сая төгрөгөөр л яллаа. Миний босгосон мөнгө 20 сая төгрөг л болсон, 20 сая төгрөгөөр л ялсан. Миний тойрог дээр өрсөлдөж исэн бусад намынхан бол асар их мөнгө цацаал илээ. Нөгөө цацдаг мөнгнүүдээ их 100 саяар нь цацаал илээ. Гэхдээ сонгогчд бол яг нөгөө нэг улс төрчдийг те яг өөртөө таарсан тактик стратегиэр өөртөө одоо мессеж хүргэж чадсан хүнийг олол харцдаг л байна л да. Тэгээд ямар ч бага мөнгөтэй ч гэсэн тэгэл гарцсан. Их хурлд бол бас л би чинь нэг 40 сая төгрөгөөр л өрсөлдсөн. За 40 хүрээгүй дээ. 30 хэдэн сая төгрөгөөр л өрсөлдсөн. Тэгтэл би 22 мянган санал авсан. Энэ тэгтээ гоё кейс шүү. Тий, ер нь бол миний кейсийг та нар сонсох юм бол ер нь би 6 удаа сонгуульд өрсөлдөхдөө их мөнгөөр өрсөлдөж ерөөсөө үзээгүй. Дандаа бага мөнгөөр сонгуул хийдэг. Одоо тэр тусмаа ардсан нам дотор бол намайг их мөнгөөр өрсөлдөхгүй баймар байхтал нам нь өөрөө шаардаж мөнгө аваад байдаг гэсэн учраас миний зардал айгүй өндөр гараад байдаг байсан. Тэрээс биш яг өөрийн компанид ажилд өөрөө зарцуулдаг мөнгө нь бол яг л энэ 20-30 саядаа л багтаад байдаг байхгүй. Ардсан нам дотор ч угаасаа нам нь өөрөө 100 саяг үг, 50 саяг үг, 200 саяг үг гэд ингээд шаардаад ингээд маш их мөнгө гаргуулад идэг байхгүй. Тухайн жил болгоно босгоо өдөр тогтож тэрнгээр л явах нь. Тийм, тэгэл айгүй өндөр босго тогтоон. Тэгээ оцсон сум болгон, аймаг болгон, дүүрэг болгон тусдаа мөнгө нэхнэ гэл. Ингээд тэр чин хүний нурууг аваа хийдэг байхгүй. Түг сая тэр таны хэлдэг нөгөө комеди намаржингийн жишээ бол их айхтар жишээ эмзэг бууж тий. Юу вэ тий залуу хүмүүсийг ингээд ингэдэг чинь. За тэгэхээр ер нь бол баг ийм сургалт зохион байгуулсан ч болохоор юм байна да. Хэрхэн баг мөнгөөр өрсөлдөх вэ гэд би нөгөө Монгол Улсын их сургууль нөгөө улс төр судлалын ангид нөгөө химэл оюун ухаан биг датаг ашиглаж хамгийн бага зардлаар хэрхэн сонгуульд өрсөлдөх гэсний судалгааны ажиллаж ирсэн. Тэгээд их сонирхолтой санагдчихжээ. Тэгээд энэ сэдвийг сонирхолтой байлаа. Тэгээд одоо хоёулаа жоохон зөвлөрөөд өөр юмруу авах гэдэг л да. Тэр нь юу вэ гэхээр одооний үеийн хүмүүс ингээд жоохон байж байгаа л 2000 оноос хойш төрж байгаа залуучуудыг гэж ярэ. Эм орох жоохон сэтгэл докторгүй байна ч шиг. Тэгээ одоо нэг бол үгдээ чи ажиллаа ирсэн чи байж л би нэг тохгүй шүү дээ хэд хонж жоод очиж идэр гэдэг чинь. Хануугийн юусыг.
тиймэрхүү хандлага гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр би юу асуух чинь таны үед та бол одоо чинь ингээд өвдөж зовх зөндөл юм туулж ирсэн шүү дээ. Тийм ингээд хэд хоногор ингээд босохгүй хөвдөхтэй. Тэр энэ болгоны араас ингээд энэ сэтгэл зүгөө хэрхэн өдөрж ивэ. Тэгэхээр одоо би 2000-аас хойш оны төрсөн хүүхдүүд минь сэтгэл зүгөө хэрхэн гоё өдөрдөх вэ? Ингээд юм л бол эмэрхгүйгээр гоё байх вэ? Арга юу вэ гэж асуух гэж байгаа. Би нэр одооны хүүхдүүд энэ эморлыг гэж шүүмжлээд байгаа хүмүүсийг би ингээ харахаар тэр хүмүүс залуудад тийм сэтгэлийн хөдөлгөөнгүй байсан болоо гэж бас бодоод байгаа. Би ч залуудаа одоо ч гэсэн аягүй сэтгэлийн хөдөлгөөнтэй юм баггүй юу? Ер нь сэтгэлийн хөдөлгөөн гэдэг зүйлийг бол би байгалийн нэг өгөгдөл гэж боддог. Тэгээд хүн болгонд угаасаа байдаг зүйл. Тэгээд би жишээлбэл одоо залуудаа би муудаад ажилдаа очиж чадахгүй боллоо. За инглээ тэглээ гэдэг ингэх үедээ би бол яалтчгүй дарга нартаа хэлдэг байсан. Одоо би муудчлаа, ажилдаа орж чадахгүй нэ. Өдөөс хойш очих болох уу? Хийх ажлаа гэртээ аваад хийж болох уу энэ гэд тэгж орж уулздаг байсан. Гэтэ яг зүгээр одооноос ялгаатай нь би хийх ёстой ажлаа би хийх ёстой гэдэг тийм сахилга бат надад бол үргэлж байсан. Тэгээ би одоо бүр яг сандын 20 хоног би гэрээсээ ажиллаж исэн удаа надад байдаг залуу байхад. Яага 20 хоног ажилласан бэ гэхээр би 20 хоног халуураад идэг. Гарч болдгоо. Тэгсэн мөртлөө ажил дээр ингээд ажил хоороод идэг. Гадаа дотоод тийм мэрэгчлэлтэнгүүд ирцэн байдаг. Би тэнд очиж орчуулгах хэрэгтэй байгаад идэг. Тэгэхэд манай ажлын газрын одоо тухайн үед намайг удирдахсан дарга 20 хоног намайг гэрээр маань ажилуулад одоо өвчтөй ч гэсэн чи үхчихээгөө л энийг хийжээ гэдэг нэг миний ажлыг авч тавьчаад тэгчээ тэр 21 дахь хоног дээр чи заавал амьд л үживэл хүрээдэр гэж дуудажсэн байхгүй. Тэгээ би очиход яг Канадын нэг мэрэгчлэлтэн яг бүр ингээд галзуурхаад өгчихсэн тийм өөртөө ажиллана гэжсэн нөгөө монгол хүн өвдөд төвдөд яваад өгсөн. Тэгээд би тэр Канадын мэрэгчлэлтэнтэй нэг 2 хоног өдөр шөнөгөө сууж хийх ажлыг базаад би нэг гэртээ 20 хоног хийсэн юмнуудаа авчирч өгөө тэр судалгааны ажлаас. Тэгээ ингээд нөгөө Канадтайгаа ингээд эвтэй нартай ингээд ажиллаа дуусгахад нөгөө Канад маань баярлаад чи ийм амар өвчтөй мөртлөө ийм амар халуурж байгаа мөртлөө чи ингээ ийм их ажил хийцсэн юм уу гэд сүулдэ надаас уучлалгуугаад тэгээд ингээд өнгөрчээсэн. Яг зөвхөн тиймэрхүү зүйлүүд бол байдаг. Тэгээд тэр бол би муудчихсан үе би сэтгэл санаа муудчихсан үе би. За тэгээд их сэтгэл санаа муудахад бол нас ер нь хамаагүй шүү дээ. Уйлаа шүү дээ. Тэгэл уйлал таавна шүү дээ. Ер нь уйлах гэдэг зүйл амар хэрэгтэй. Хамгийн их намайг сэтгэл санааны хувьд бачууруулж исэн үе хизээ байдаг вэ гэхээр би сайд болчоод соёл спорт аялал жуулчлалын сайд болчоод маш олон асуудал зэрэг над дээр орж ирээд спорт, соёл, аялал жуулчлал тэгэл төсөв батлуулах мөнгө, төгрөг, тэнд гэд баахан хүний асуудал над дээр гинт орж ирээд нэг олон хүний асуудал ингээд хоор болсон хүн чинь ингээд гэртээ ирсэн чинь нөхртөөгөө айтах ярьж чаддгүй. Гэт нөхрийнхөө өдөөс хиг ёг гэж болдгоо. Тэгсэн чинь манай нөхөр гомдоод чод хаашаа баг тэг сайд болчихсон гутаа надтай дуурч ятаад гэд ингэчдэг. Тэгтэн би өвхтлээ уйлаад. Яг хоёр талаас ингээд амар уйлаад тесрээд би нөхртөө гомдоод байгаа мó, ажилдаа гомдоод байгаа мó мэдгүй өвхтлээ уйлснаа. Банны хооронд ороод бүр хаалгаад дотроос нь төгж жаад гэж чарлж уйлаад. Тэгсэн чинь Жеф гаднаас ингээ хаалга ингээ тогсцсон. Өөлж дуусж гэнэ үү гэсэн хаалга тогшоо тэгээ инээлгчээсэн. Тэгээ ерөнхийдөө бол нэг тэгс нөгөө нулимсаа гаргаж тэгээ стрессний гормоно гадагш ингээд цацаж хаях хэрэгтэй санагддаг. Тэгэхээр зэрэг тэр чинь бас нэг хэдийгээр ингээд сэтгэл санаа гэдэг зүйл эморл ч гэсэн бас химийн үзэгдэлтэн дотор ч химийн процесс явж байгаа шүү дээ. Тэгээ тэр химийн процессыг үүсгэж байгаа тэр янз бүрийн гормоныг бол гаргадаг замаар нь гаргаж явах хэрэгтэй юм лээ. Тэгээд уйлж молохоор их сайхан тайвширдэн шүү дээ. Оо наача гоё яргав шүү дээ. Ер нь бол нэг сайхан уйлах, сайхан өнөө өглөө гэхэд би балетанд явах хэрэгтэйсэн байхгүй юу? Одоо хуцаа өмсөд 9 цагаас балетанд явах байсан. Гэтэл миний маш олон жил надад туссан нэг хүн санамсаргүй би сайн байна уу гэд залгацсан чинь над руу эргэж залгаад би сэтгэл санааны хувьд аюулгүй хямралтай байна. Шид 60 гарцсан шүү дээ. Сэтгэл санааны хувьд аюулгүй хямралтай байна. Яг надад хин нэг хүн хэрэгтэй байсан үед чи хай гэд над руу орж ирлээ. Би чам зүгээр л өөртөө болж байгаа бүх муу мухай юм ярьж болох уу гэдэг тий. Чам цаг байна уу гэдэг тий. Тэр хүн надад аюулгүй олон жил тусалж байсан учраас би балетанд явлаа гэж хэлж чадахгүй байгаа байхгүй. Тэнгүүт би тэг би сонсъё. Би чамд бүтэн цаг сонсч чадхаар байна гэдэг байхгүй. Тэнгүүт нөгөө хүчээс бүх юм надад ирсэн. Бүх амьдралын одоо зовлон жаргал өөртөө тохиолдоод байгаа зовлон жаргалаа баахан юм яриад.
ёо өстө хин нэг үнд яар санаа амарлаа гэдэг ч байгаа байхгүй. Тэр чинь одоо бүр Лос Анжелесээс ярьж штэ. Тэгээд далайн цаана очиж ууллаа гэж байгаа байхгүй өөрийгөө. Ёо би нэг далайн цаана очиж уулч нэг сэтгэл санаа сайхан боллоо. Энд бүр хинт ярихаа мэдэхгүй. Хинт ч ярихаар болохгүй. Тэгээ хүнд ч ярьж болохгүй нэг юм болчихсон. Ашгүй нэх гой сонсдог хүн тааралтлаа гэд надад баах юм аа яриад. Тэгээ балетаа тассан шүү дээ өглөө. Хин нэг үний сэтгэл санааг тайвшруулахын тулд тий. Тэгээ ерөнхийдөө нэг тиймэрхүү зүйл амьдрал тохиолдно. Тэгэд одоо гаргаж сурах хэрэгтэй тэрийг. Гаргаж сурах хэрэгтэй. Одоо сэтгэл санаа готарчаад байхад тэрийг гаргахгүй ингээ бөглөрөө л яваад ивэл улам л юм орно, улам л тогтургүй болно, улам л тэгэл өөртөө итгэхгүй, хүнд итгэхгүй тий. Тэгээд ажилдаа итгэхгүй, зорилгодоо итгэхгүй тэгээ тийм болчихсон шүү дээ. Тийм учраас ямар нэгэн байдлаар тэ өөрийнхөө дархлааг авч үлдэхийн тулд гарах хэвээр минь гаргаад, уурлах хэвээр хүнд нууртаа үгээ хэлээд, уйлах хэвээр бол уйлаад, бүр хинт ч хэлж болохгүй бол тэр манай найз шиг тэр далайн чанд руу тийм бүр тэр хол байгаа хүн лөө залгаж хамаг хуваад илгээд тэ за би бүр ингэчээд байна гэд ингээд дотроо онгойлгож явах хэрэгтэй. За маш хэрэгтэй гоё зөвлөгөө байна. Одоо тэгвэл энэ дэр нэг дахиад нэг асуух юм. Ялангуяа эрэгтэй хүмүүсийг ингээд жоохон уусаа миний үеийнхэн бол ингээд очиж үйлчлэхгүй яхаараа гэж өсгцэн байгаа байхгүй юу? А одоо 2000-аас хойшных юм бол яг гоё үйлчилж байгаа юм шиг. Тэгэхээр эндээс юу асуух чинь тэгэхээр дорны буюу одоо манай Аз ирчүүд ингээд хадгалаад хоригдлаа яваад идэх илэрхийлж чад. Яаж илэрхийлэхээ мэддэггүй. Тэнгүүд баруунд өрөндийн гэх юм уу ирчүүд л ингээ баг бөөнрөө тойрог сууж жагаад хаа хийнэ гэж жагаад өөрийнхөө проблемыг яриад нийцдэг тий. Тэгэхээр та бас ингээд аль зааг дээр нь одоо хүмүүсийг мэдэх учир таны нөхөр ч юм уу те ер нь яаж юм бол яаж гаргаж जैन тий. Монгол ирчүүд ер нь яг яаж гаргуул зүгээр үтэн яг хүлээгэл өөрөө гаргачих хэвээр юм уу нийгэмдээ тий. Энэ талаар та дэлгэрүүлэл. Манай аав яг тийм одоо дорны хүн штэ. Уйлж үзээгүй. Одоо уйлахыг ер нь эрэгтэй хүн цэрлдэг тийм нөгөө хүмүүжлэлтэй өссөн. Уур одоо бухимдал тэр гомдлоо ерөөсө гаргаж үзээгүй. Тэгээ манай насаараа уйлж үзээгүй байсан. Ерөөсө нулимсаа гаргаж үзээгүй ингээд насаараа ийм ингээд тенс явцсан гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр би аавыгаа өмөрөөд ингээд нэг хүнд би захиавчихгүй юу. Манай аавыг шүмжлээдсэн нэг хүнд би аавыгаа өмөрөө захиавчихсан. Ерөөсө би нэг 25 таа байгаа байхгүй. Тэгсэн чинь аав надад уурлаад надад өмгөөлөл шаардлагагүй. Чи намайг өмөөрлөө гэд надад уурлаа. Би тэгэхээр аавыг бүр гайхаад үгүй би танд өмгөөлөл шаардсандаа би таныг өмгөөлөөгүй штэ. Тэр би манай аавыг энэ хүн яагаад ингэж хэлж байгаа ингээд би өөрийгөө өмгөөлж тийш нь битсэн штэ. Би өөрөө аавыгаа гоёор бодмоор байна штэ гэд бэлждэг байхгүй юу? Би аавыгаа гоёор бодмоор байна штэ. Яхаараа тэр хүн надад миний аавыг молж идэх. Молморгоо бол өөрийнхөө хүүхдэд очиж молно. Яхаараа надад молж идэх. Би аавыгаа гоёор бодмоор байна. Гэд би тэрсэд битсэн аав. Тэрс биш би нэг таныг өмөрч бичээгүй гэж хэлчихгүй. Тэгсэн чинь аав гот намайг гоё гэж боддог хүн бас байд юм а гэснэ гэд нулимс нь анх удаа гарч ирсэн байхгүй. Тэгээд тиймэрхүү нэг тийм нэг мөчөд хэрэлдээд байгаа юм шиг мөчөд нулимс нь гараад ирдэг. Айгуу сонир. Одоо би ч нэг барууны ирчүүд ч одоо манай жеф мэтэй хүмүүс бол зөвхөн бараг л за гэхэд нулимс гарч штэ. Тэгэхэд манай аав бол тэгэхэд хизээч нулимс гарахгүй. Манай аав шиг хүнтэй бол хэрэлдэж нулимсыг гаргана. Эсвэл тий хоол хийж өгч хамт сайхан хоол игээд хөс бас нь гаргавал нэг сайн одоо тий уурны гормон бүх юм хөлсөөр гарт юм яа тий. Нэг сайн одоо тий хамт хоол идчихэж эсвэл нэг хамт хэрэлтмээр байгаа бол яг тэр хэлэх гээд байгаа үг нь гаргуулж ээж тэгжээж л уурыг гаргадаг шүү дээ. Тэгэхээр яг хөө үйлж сураагүй хүмүүсийг хөлсөө гаргах гэж хэлээ да. Одоо халуун шулууж хөлсөө гаргах уу? Тий, ажил хийж хөлсөө гаргах уу нөгөө манай ээжийн тактик бол ер нь л ууралж байгаа хүнийг ажил хийлгэждэг. Ээж бол ерөөсөө л ууралж байгаа, бухимдж байгаа, дотроо юм бөглөрөд байгаа хүнийг гар гүү эсвэл гарч төлөө хөрөөд тий ядантаа тийм бие ажил хийлгэждэг. Тэгжээс нөгөө тэр нэг уртаа гормон ч юм уу тэр гомцсон гормон ч юм уу тэр юмыг хөлсөр гадагшлуулад идэг байхгүй. Шууд ашигтай үйлдэлж шүү дээ. Тий. Одоо энерги хөвөргөлт хийгддэг байхгүй. Зөв ойлголоо. Тэгэхээр юу юм байна л да. Хүмүүс чинь нөгөө нэг ихэнх хэрэгтэй хүмүүс нөгөө нэг яаж илэрхийлэхээ мэдэхгүй учраас ингээд буруу замаар гараад жоох хүчрхийлүүлчихэд байдаг байхгүй нөгөө. Яаж илэрхийлэхээ дотор нөгөөсөө тийм арга байхгүй учраас. Тэгэхээр би ингээд одоо нэг No More Mr. Nice Guy гэдэг Роберт Клоу гэдэг хүний ном уншсан тайлбарчсан байхгүй. Та нар ингээд гарах аргаа мэдэхгүй л чинь буруу болно. Тийм учраас энд суралцаа гэж заагаадсан байхгүй. Тэгэхээр миний ойлгосноор эрэгтэй хүнтэй ярилцах хэрэгтэй гэж тийм номдэр гарчсан байхгүй.
яг нэг хэлж чаддгүй юм аа. Тэгэхээр ингээд дотор нь гоё ангаадаг гэдэг. Тийм. Тэгэхээр таны нөхрийн хувьд одоо нэг тиймэрхүү хүнтэй ярилцаж юм аа одоо стресс бухимдлаач юм гаргадаг тохиолдол байна уу? Та сандлангаас сайн мэдж байгаа. Манай нөхөр чи баг оролддог хүн шүү дээ. Тэгээ стресс бухимдал гэдэг нь шууд одоо манай хүн нэг стресс бухимдал гэдэг юм бухимдсан юм надад шууд хилждэг учраас бухимдал нь хоримтлагддаг. Бид хоёр ч одоо жишээлбэл хүн харахад манай гэр бүл ямар ч хүчирхийлэлгүй гэр бүл. Ямар ч хэрүүлгүй гэр бүл. Тэгтээ сайн анхааралтай сонсох юм бол Жеф бит хоёр өглөөнөөс ороо хүртэл нэг дор хаяж нэг 5 удаа толхилцдаг. Баг зэргийн толхилцдаг. Тэгээд тэр толхилцсан дорхноо толхилцал дорхноо ингээл уучраа олцол тэгэл дорхноо мартаал тэгээд яваад идэг байхгүй. Тэгэхээр зэрэг асуудал нь ингээд гарч ирэх юм бол гарч ирэнгүүтээ жижигхэн нэг чүдэнсний гал шиг дүрлцчихэд унтарчдаг гэсэн үг. Тэр нэг төмөр шиг болтгоо гэсэн үг байхгүй. Юм биеиндээ хилдэггүй хүмүүс чинь дуугаа явж яснаа нэг асгаараа төмөр шиг юм асчаад байгаа байхгүй. Тийм учраас би хүмүүсийг нөгөө нэг дургуйч үржил баг дээр нь хилчээ. Баг дээр нь хэлэхдээ зөөлөн үгээр хилчээ. Хатуудаад байдаг. Үг нь хатуудаад байдаг. Санаа нь хатуудаад байдаг. Хүнд тавьж байгаа шаардлага нь хатуудаад байдаг тийм юм чинь нөгөө биелдэггүй. Одоо жишээлбэл хүүхдүүдийгээ аав нь явахдаа намайг ажлаас ирэхэд тим хийсэн байгаараа гэд хит өндөр шаардлага тавьчих явчвал хүүхдүүд нь ороо ирэхэд нь одоо 10 шаардлага тавьсан бол ганцын л биелүүлсэн сууж байна. 9-ийг биелүүлээгүй. Тэр биелүүлээгүй 9 болгон дээр аав уурлаадах юм бол өөрөө бүр ингэ нервгүй болох байхгүй одоо бүр тесрэх байхгүй. Тэгэхээр зэрэг биелж болох үс даалгаврыг хүнд өгч сурчээ. Биелж болох үс зүйлийг хүнээс хүлээж сурчээ. Хүнд тийм биелж болохгүй хитрхийх өндөр шаардлага тавьчаад өөрөө тэрэндээ бити бухимдаад бай гэж л одоо хөвгүүдэд хэлээ да. Зөв. Одоо хөвгүүдийн боловсрол их хоригтой учраас асууж байгаа юм тиймээс. За тийм байна. Тэгвэл ингээд баг дээр нь гоё гаргад юм байна. Одоо тэгэхээр дараагийн асуудал болохоор одоо ингээд таныг ингээд юу яаж яхад ингээд янз бүрийн хүмүүс ингээд сонгуул өрсөлдөг ч юм уу янз бүрийн ингээд олон нийтийн арга хэмжээнд орж хүмүүс ингээд янзаар хэлж байгаа сошиал тийм тохиолдол туулаад гарцсан баг. Тэгэхээр одоо зүгээр шинэ ингээд гарч ирэх залууч ч юм уу хүмүүс өөрийг нь ингээд блейм хийж одоо буруу шааж доромжилж момжлоход хариуг нь барих хэрэгтэй байд юм уу чимээгүй байгаад юм уу факттай хөдлөх хэрэгтэй юм уу одоо таныг бол ингээд нөхрөөрчин дайлмал янзаар хүмүүс хэлж байгаа байхгүй сошиал дээр тийм тэрийг та яаж ингэж аргалж гоё одоо хүний хэлсэн муухай ингээ өөр дөр ямар ойлгохтой сонсогдод тий. Тэрнээс зэрэг яаж одоо оролдох хэрэгтэй юм бол. За одоо ямар шүүмжлэлийг сонсоод өөрийгөө хөгжүүлж сайжруулах вэ гэдгийг эхлээд сонгоно. Одоо өөрөлдөл ажил төрөл талаас чинь зан үйлдэл талаас чинь чамааг тий яг ингээд засаж болох ус шүүмжлэл хэлдэг хүн гэж байдаг. Тэр шүүмжлэлийг бол хатууч байсан сонсож сурна. Тэгжээс нөгөө нэг одоо зузаан шир арьстай болно шүү дээ. Тэгээ хүний шүүмжил сонсч чадахгүй хүн бол ер нь ерөөсөө өөрөө сайжирдаггүй. Хүний шүүмжлэлийг сонсоод ингээд арьс махаараа мэдрээд тэрнийгээ жоохноор одоо бүрэн төгс засч чадахгүй шүү дээ. Тэр хүний хүсэж байгаа шиг бүрэн төгс өөрчлөгдөж чадахгүй. Гэхдээ өөртөө алхамаар сайжраад байгаа хүн бол үргэлж хөгжчээдэг. Тэгэхээр би бол маш олон шүүмжлэлийг яг надад консалтинг сервис өгч чадах шүүмжлэл мөн үгүй юу гэдгээр нь одоо сонсно. Нэлээд олон шүүмжлэл бол тэртээ чамайг гутах зорилготой гэр бүл рүү чинь дайрсан чиний зөвхөн байгаад чинь хүн дургу. Ийм шүүмжлэлүүдийг бол боловсруулах ямар шаардлагагүй. Тэрийг цааш нь ингээ ухаж боловсруулах тусмаа чи өөрөө ядарна. Тэгж ухаж боловсруулах тусмаа чамд хэрэггүй мэдээлэл датанд чинь орно те. Файланд чинь орно. Тийм учраас тэр мэдээллийг бол боловсруулах шаардлагагүй мэдээлэл гэж би үздэг. Яг бодиттой шүүмжлэлийг бол би боловсруулж агаад өөртөө би шинэ одоо хөгжил бий болгодог байна шүү дээ. Тэгэхээр боловсруулах шаардлагагүй мэдээллийг яа дээ. Эсвэл устгана, эсвэл хайт хийн, эсвэл зүгээр өөрөө тэр группээс гарна, эсвэл блоклно гэд ингээд янз бүрийн ингээ арга шүү дээ. Тэгээ тэр одоо блок, хайт, мьют гэл одоо энэ бүх товчлуурууд чинь фейсбુકээс хийгээд өгчихсэн энэ одоо сошиал медиа дээр хийгээд өгчихсэн энэ олон сонголтууд чинь чи энэ мэдээллийг боловсруулах шаардлагагүй учраас энэ товчнуудыг ашиглаа гэд бэлдээд өгсөн юм байгаа байхгүй юу. Тэгэхээр би боловсруулах шаардлагагүй тийм мэдээллүүдийг бол би шууд устгахын устгаал блоклол орхичдаг. Тий. Яг ингээд нэг бусдад ингээд бас өөрийгөө хамгаалж өмгөөлөх нэг юм хэрэгцээ гарна шүү дээ. Намайг бүр ингээд доромжлох ёсгүй хүн гэж бодож исэн байдлаар доромжлоод ингээд энэ ингээд нийгэмд айгу муухай үлгэр дуурайл үзүүлээд байвал за ингэж доромжсон хүн өөртөө та ингэж харагддгийг шүүгээд өөрийг бас скриншот хийгээд өөрт нь маягаад харуулдаг. За энэ бол миний нэг арга. Одоо чи намайг доромжлоо.
Одоо чи өөрийнхөө пэйжн дээр намайг доромжилсан байхад би яадагчгүй чамаг. Ядгүй чи өөрийнхөө эрхчлөг өөрийнхөө пэйжн дээр эдэлж байна. А чи миний пэйж рүү орж ирээд миний комментэн дээр намайг чи доромжлол би чамаг скриншотоор зургийг чинь аваад коммент чинь зургийг аваад би ингээ зүгээр маа гэд олны өмнө тавьчихдаг. Тэгэхээр олны өмнө хүмүүс паст нэр энэ хүний чинь айгүй сайн өнгөж ужсэн чинь цаана ийм одоо балиар заваа үг хэлдэг хүн байсан юм уу гэж хүмүүс тэгээд бичээд хэлдэг байхгүй. Өөрөөр хэлбэл өөрийг нь толинд харуулдаг. Тийм арга бас байна. Зүг. Тэгэхээр гоё ялгаатай юм шүү дээ. Тэгээд одоо цагдаа жишээлбэл намайг өгөхгүй. Одоо жишээлбэл ингэдэг байхгүй. Оюун гэрэл гэдэг хүн олны дунд нэртэй мөртлөө өөрийг нь элдвэр доромжсон хүмүүсийг бүүлий дуулаад байна ард түмнэр гэд бичдэг байхгүй юу? Одоо намайг хүн доромжиж байгаа шүү дээ эхлээд. Тэнгүүт нь би зургийн скриншот хийгээд маа гэд олны өмнө харуулж байгаа шүү дээ. Тэгээ өөрийг нь би ингээд толинд харуулчингууд одоо хүмүүс тэрлүү чинь одоо шүмслээд эхлэн штэ тэр хүний чинь шүмслээд эхлэн штэ пөөх чи хүнийг ингэж хэлдэг ямар бүдүүлэг хүн юм бэ гэд ингээд эхлэн штэ тэгэнгүүт намайг хүмүүс шүмжилж эхэлж байгаа. Одоо олны өмнө жирийн иргэнийг бүүлээд дууллаа гэд. Уучлаарай би жирийн иргэнийг бүүлээд дуулаагүй. Би тэр хүнийг зөвхөн толинд л харуулсан байхгүй юу. Тэгээ толинд харахад тэр хүнийг одоо нийгмийн тал тэгэж харж байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас хүн бас тий сошиал медиа дээр хүнийг одоо жишээлбэл элдвэр хэлэх гэж байгаа бол нэгдүгээр өөрийнх нь талбар дээр хэлээрэй. Тэгвэл яахчгүй. А хүний талбар дээр ирж тэр гэрээ эзнийг доромжлох гэж байгаа бол дүрэн бийдгий шүү гэж. Бор гэртээ богд, хар гэртээ хаан гэдэг дүрэн үйлчлээ шүү гэж те. Тэгэд өөрийнх нь одоо миний пэйжэнд орж ирсэн комментуудыг би өөрсөнд нь харууллаа. Тэгээд тэр хүмүүс намайг цагдаа тандж чаддгүй. Яг тэгвэл цагдаа тандах чинь миний хэлсэн доромжлолоор одоо намайг гутаалаа гэж ханддаг штэ. Гэтэл өөрөө намайг хэлсэн доромжлол байж байгаа юм чинь. Тэгэхээр чин цагдаа танд чаддаг байхгүй юу? Мэдэж авлаа бүр. Тийм багц. Гой кейс шүү. Айгу гой кейс бас. Тэгэхээр зэрэг би өөрийгөө иш татж байгаа байхгүй тэр хүн. Тэг өөрийнхөө иш татсан өөрийнхөө үгнээс тэр хүн ичээд одоо сүлд над дуурлаж байгаа байхгүй. Би тэгэнгүүт та ингэж бухимдтлаа. Тэг ингэж ичтлээ. Өөрийгөө битээ доош нь оруулах үгийг хүнд хэлжээ тэгвэл таны хэлсэн үйл танд эргээд юм муухай харагдчихэ штэ гэдэг ингээл харуулдаг л да. Би бол наанаас ч бүр баг боловсруулаад ер нь бол ингээд ийм юмуудыг ангилж штэ хэрэггүйг нь хаяад хэрэгтэйг нь огт аваад мэдээлэл боловсруулах өөрийгөө сайжруулахад авах хэрэгтэй мэдээлэл. Одоо нийтэд хэрэгцээтэй тийм нийтийн эрх ашигын төлөө мэдлэг болгож авах мэдээллүүд байна. Уран зургийн мэдээллүүд байна. Одоо боловсруулах мэдээлэл зөндөө штэ. Боловсруулахгүй гэмээр мэдээл бас зөндөө байгаа байхгүй. Тэгэд хэрэггүй юм руу ухаадах юм бол улам шаналхыг нэмэр шууд хаяал. Тий. Харин хүмүүстэй юм бол хүний сошиал медиа өөрийнх нь хуудсан дээр бол орохгүй. Минийх руу орж ирэх юм бол скриншот хийж аваад. Тий. Миний дүрэн бол ерөөсөө тэр. Гэхдээ айгүй гоё хэрэгтэй юм. Яг л дараа нь тэр хүн гомдол гарлаа ч гэсэн юу энэ чинь минийх руу орж ирсэн шиг гэлээ. Тий. За бас их гоё хэрэгтэй мэдж авлаа бид бүгдээрээ дараа нь энийг одоо юм зөндөл ашиглахаар юм байна. За одоо тэнгууд бас би бас номын талаар асуумаар байна л да. Та одоо ингээд хэд хэдэн бестселлер ном хийлээ, бүр тийм сургалт хийлээ. Тэгээд хүмүүс тэрэнд бүртгүүлэх гэж бөө юм болж идэг. Очролцсонгүй гэтэр гээд. Тэгэхээр нэг яаж энэ номыг ингээд бестселлер гэдэг чинь бас олон тоогоор борлуулсаа гэсэн үг шүү дээ. Маркетинг ямар хэрэгсэл ашиглав урсгалаараа ингээд органикаар явчихв. Ямар нэг жоохон арга байна уу тий. Арга байгаа. Яг л маркетингийн сонгодог аргуудыг хэрэгэлдэг. Ер нь бол альва нэг юмд яг арга ухаанаар нь тэр сонгодог арга ухаанаар нь явхад бол дүрэн бол үйлчилдэг. Ногоон нүдэн ламыг анх одоо бестселлер болгосон туршлага яриа л да би чамд тий. 2008 оны 3 сарын 9-нд номоо гаргасан. Номоо гаргахдаа бүр Чингис зочд буудалд тухайн үед те нэлээд том заал хөсөлж авч жагаад зааланд ингээ 300-аад хүн цуглуулж жагаад ивент хийгээд тэгээд айгуу гоё тийм ногоон нүдэн ламын одоо гол дүрийн баатар болох Баасан ламын охиныг өсөглөөс бүр хойд хил дээрээс урьж авчираад тэгээд тэр одоо ногоон нүдэн ламд орсон бодит баатруудын дүрийн хүүхдүүдийг нь ураад тэг амьдралыг нь тэнд яриулаад зураг аваад ингээд бүр сурвалжлагч нар авчираад тэгээд тэр хүмүүсийн одоо яг энэ бодит байдал дээр яг ийм болж исэн гэдгийг ярьсан түүхүүдийн сонин дээр нийтлэл олгож гаргаад тэгж одоо нэлээд сенсацтай нээлт хийжсэн. За тэгснийхэн дараагаар одоо надад телевизээр бас те номоо сурталчлах одоо зах зээлд хүргэх реклам сурталчилгаа хийх гэж одоо би хүсэжсэн. Тэгээд надад ерөөсөө реклам сурталчилгаан зориулсан ганцхан сая төгрөг байсан. Төсөв бол ерөөсөө номоо хэвлүүлэх гэж маш их мөнгө зарцуулсан.
Тэгээд номоо ингээд зах зээл дөнгөж гаргаад эхэлсэн нөгөө ном маань зарагдаж арай эхлэегүй мөнгө нь арай орж ирээгүй энэ үед ганцхан сая төгрөг надад байгаа байхгүй юу. Тэгээд тэр сая төгрөгөөр би яавал 3 сарын турш сурчлагаа хийх вэ гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгээ ямар арга болсон бэ гэхээр би нэг телевизийн одоо шторк цацагддаг цагуудын үнийг судлахгүй юу. За. Тэгсэн чинь хамгийн бага шторк нь 12 секундын шторк байт юм байна. 12 секундын. Тэр яадгүй хэр ингээд шторк явуулдаг цаг ба штэ. Тэр цаг дээр ингээд компаниуд ингээд 20 секундын, 30 секундын ингээд 1 минутын их гэдэг ингээд сурчлагаануудаа өгдөг. Тэнгүүт ингээд тэр сурчлагааны завсар нэг 10 секунд, одоо 12 секунд, 15 секунд энэ гээд нэг сурчлагааны жоон цагны юм нэг одоо хаалгаар бол хаалганы завсар үлддэг юм байна. Үлддэг юм байна. Нэг жижигхэн тийм гап гарчдаг юм байна. Хоёр сурчлагааны хооронд ч гэдэг юм уу нэг тийм гап гардаг юм байна. Жишээлбэл хоёр том компани зэрэгцээ сурчлагаа явуулж хахад тэр хоёрыг ар араас нь явуулчихаар Coca-Cola-г урд нь явуулаад Pepsi-г ард нь явуулчих юм бол Pepsi 2 дугаар зэргийн юм шиг болчих гээд байдаг. Яг дараалж. Яг дараалахгүй гэдэг юм болцолтой одоо хоёр том сурчлага ирсэн байхад дунд нь нэг тийм хавчрах хэрэгтэй байд юм байна. Нэг 12 секундын. Гэх мэтийн нэг иймэрхүү нөгөө телевизүүдэд байдаг юм техникийн одоо завсарлага гэдэг юм одоо тэ 12 секундыг ашиглая гэж бодоод тэг би тэр 12 секундын рекламыг хийсэн. Намайг Цэдэв Тамбын оюун гэрэл гэдэг би Ногоонуудын лам гэдэг зохиолыг нөхөртөөгөө хамт бичлээ. Эндэр гээд ингээ номоо үзүүлсэн. Тэгээ энэ бол үг дээдсийн маань биднэрт хэлж чадахгүй, бичиж чадахгүй байсан түүхийг энэ номоос та уншаараач гэлв. Нэг иймэрхүү вирусо 3 өгүүлбэр яриад 12 секунд би ингээ өөрөө ингээ зогсож байгаад ингэсэн нэг юм реклам хийгээд тэгэд тэрийгээ би бүтэн 3 сар цацсан. Тэгээ хэдэн телевизээр цацснаа санахгүй. Гэхдээ энэ бол 3 сар цацагдсан. 3 сарын 9-өөс 6 сарын 9 хүртэл 3 сар цацагдсан. Тэр амар сонирхолтой сайн PR болсон. Өөр юу ч хийгээгүй. Тэгээд бүх телевизээр тэг бүр хөдөө ингээд зун очиход нэг коршокон дээр сууж байгаа дөнгөж хилд орцсон нөхөр намайг айлд ороод ирэнгүүт хөдөө штэ. Хөдөө өвсгөлийн цагаан уур сумд айлд ингээд ариг цагаан уух гээд орсон чинь нэг коршокон дээр суужсэн жижиг нөхөр Цэдэв Тамбын оюун гэрэл орж ирж байна гэдэг байгаа байхгүй намайг. Тэгээд тиймэрхүү байдлаар ингээд реклама хийжсэн. Тэгээд ерөнхийдөө бол юу тийм ухаан орсон. Америк суралцсан тэмдэглэлийг яаж бестселлер болгосон бэ гэхээр тэрийг би өөрөө хэвлээгүү. Хэвлэн нийтлэгч нь Enterprise гэдэг компани байсан. Enterprise компанийн бүх Монголын одоо их сургуулиудын оюутнууд дээр Америкт хэрхэн суралцах тухай гэдэг лекц зохион байгуулад тэр бүх лекцэн дээр нь би номоо авч чад сурчлаад ингээд цуврал лекцийн аргаар PR хийж одоо тэгж анхны маркетинга хийжсэн. Тэгээд шууд ихний гарсан сараасаа эхлээл одоо бестселлерийг тэргүүлж эхэлсэн. Америкт суралцсан тэмдэглэл бол тиймэрхүү байдлаар явсан да. Зүг. Одоо Ногоонуудын лам бол их зургт үздэг байх үе юм шүү дээ тий. 60 цагаан хон дээр та ямар арга хэлсэн? 60 цагаан хон дээр би ер нь бол мөнгөгүй байсан. Сонгуулаар хамаг мөнгөгүй өвцсөн. Тэгээд номоо хэвлүүлэхэд надад бас зээл авч хэвлүүлэхээс өөр арга байгаагүй. Тэгээд номныхон зээлийг л хөөцөлдөд. Тэгээд би маркетингт бүр ямар ч мөнгө байгаагүй. Тэгтээ 100 мянган хүн уншчихсан Ногоонуудын ламын зах зээл нь бэлэн байсан. Тэгээд номын сангийн одоо зөвхөн уншлагын танхимаар уншсан хүний тоог авах юм бол дахиад 100 мянган хүн уншчихсан. Өөрөөр хэлбэл дор хаяж 200 мянган уншигчийн одоо бааз байсан. Тэгээд ганцхан тэр уншигчтай 2 дугаар дэвтэр чинь ирж байгаа шүү гэдэг үгийг хэлэх л хамгийн том маркетинг байсан. Тийм учраас би ном маань нэг 12 сард гарахндэ гэдгийг би мэдээд эхлэнгүүтээ 9 дугаар сараас эхлээд би ном маань дуусчлаа, хэвлэлтэнд орчлоо, дизайнаасаа гарчлаа. За хэвлэлтэнд одоо орох гэж байна гэдэг ийм нөгөө жижиг одоо сошиал медиа мэдээллүүдийг постуудыг оруулж хүлээлт үүсгэсэн. Дээр нь би яасан бэ гэхээр нөгөө яг номын нээлт тодорхой болсон, он сар маань тодорхой болсон. Тэгээ номын нээлтнийхээ арга хэмжээний зарлалыг явуулахдаа номын нээлт тэдгээр сарын тэдэн цагт энтер номд болно гэж зарлалтай. Гэхдээ нөгөө 60 цагаан хонь маань харагдахгүй ингээд одоо номны маань дөнгөж оройн цох байгаад тэгээ номоо ингээ бор цаасаар бооцсон юм шиг нэг дэлгүүрийн бор цаасаар бооцсон юм шиг тэгээд бор цаасыг жоох ингээ урдсан юм шиг захтаа номныхан дөнгөж ирэмг нь Цэдэв Тамбын оюун гэрэлгээ бичсэн ирэмг нь харагдаж байгаа. Номныхан царай нь харагдахгүй, гарчиг нь харагдахгүй. Гарчгаа тас нуусан, царайг нь тас нуугаад бор цаасаар боогод нээлтийн ингээд зар гаргацсан байхгүй. Тэгсэн чинь 60 цагаан хоны нээлтэн дээр энтер ном дээр тэр цаг дээр нээлтэн дээр нь бүр ингээд интер номын 1 2 дугаар давхар битүү хүл гიშгэх зайгүй.
нээлтэн дээр уртын дуу дуусан найдмад гуйд цэцэг авчирч өгсдөө байсан хүн нэгдүгээр давхард гаццсан цэцэгтэйгээ шатаар өгсөж чадахгүй. Шат нь битүү хүн. Нэгдүгээр давхар битүү хүн, хоёр давхар битүү хүн. Тэгээд тэр битүү хүн дотор цэцгээ авчирч чадахгүй. Тэгээд дуучиндаа цэцэг өгч чадаагүй. Тийм битүү нээлт болсон. Тэгээд тэр нээлтийн үеэр 60 цагаан ганцхан нээлтийн өдөр ганцхан тэр нээлтийн цаг дээр 1000% шууд борлжсэн. Тэгсэн чинь бид нар 1000% дэлгүүрт авчираад орхисон байсан чинь 1000% нь бүр дэлгүүртээ дуусаад интер номын нэг касс нь гацаад тэгээд ерөнхийдөө бол нээлт нь бол ерөөсөө сэтгэл нь одоо хүмүүс ерөөсөө нээлтэнд интер номын нээлтэнд сэтгэл нь ханаагүй. Нэг давхрын хүмүүс битүү харж чадаагүй. Шатан дээр байгаа хүмүүс битүү харж чадаагүй. Яг нээлт юу болсныг харж чадаагүй. Тэгээд би нээлтийг илүү сайн уужуу сайн харуулъя гэд хоёр дахь нээлттэй хийсэн. Аз хур дээр. Тэгээд аз хур дээрх нээлтэнд бол харин дахиад битүү үн цугларсан ч гэсэн харин бүгд хангалттай сайн нээлтийн үйл ажиллагааг харж чадсан. Тэгээд ерөөхдөө хоёр юм сенсацтай нээлтээр л номоо гисэн. Тэгээд тэр нь өөрөө цааш нь галаад явцсан. Зүг бас зах зээлээ бэлдсэн байгаа гэдгийг даваа тал болж шүү. Ер нь ном хүн бичлэхэд заавал нээлт хийх хэрэгтэй байна тийм миний ойлгож байгаа. Ер нь нээлт хийжээж одоо цоошин бүтээгдэхүүн зах зээл дээр гарлаа гэдгийг хүмүүс танилцуулдیں۔ Тэгжээж ер нь ном гараа нь айгу сайн гарч иж сайн борлдیں۔ Ер нь нээлт хийгээгүй ном гэж надаа. За энэ хашаанд тусан яриа гэдэг ном дээр баг нээлт хийгээгүй те. Бос номууд дээр ер нь нээлт хийдэг. Нээлт хийжээж тэр номыг зах зээл хүлээж авдаг. Зүг гараагийн сайт юм биш ойлголоо. Аа. За тэгээд дараагийн асуулт бас нэг юм байна. Таас энэ хашаанд тусан яриа гэж штэ. Тэгэхээр нэг жорлонгоо өршлөгээ төслүүд нэлээд олон жил явсан тий. Тэнгүүд нөгөө Монгол хүний сэтгэлгээ тэрийг юу нь яаж хүлээж авч байна. Одоо чинь юм хийх асуудал угаасаа байхгүй гэж байхгүй л гардаг. Тэгэхээр тэрэн дээр өдөө хүмүүс ямар хандлага үзүүлээд нөгөө ингээд доош нь хийх ч юм уу, болиулах ч юм уу ингээд янз янзын сүрэг юмнууд гарч байна тий. Тэр тэн дээр өдөө ямар юм одоо хэцүү кейсүүд гарч иж байна тий. Тулгарсан. За доош нь хийх гэж эхлээд ярьчлаа. Жорлон дээр болов л шүү дээ. Нөхөн жорлонтой хүнийг хэзээ ч доош нь хийж болохгүй гэдэг дүрмээр анханасаа ажилласан. Манай баг. Тийм учраас манай багийн жорлонг хинч бас доош нь хийгээгүй. Өөрөөр хэлбэл бид нар хүний жорлонг хүндэлдэг. Хүн өөрөө ямар жорлонтой байхад сонгох бүр эрхтэй гэж үздэг. Дээр нь жорлон гэдэг бол тухайн айлын одоо найдвартай хэрэглээ нөхгүй. Найдвартай гэдэг маш том үзүүлэлтээр хүмүүс жорлонг сонгодог. Муухай ч хамаагүй найдвартай. Тэгэхээр зэрэг ямар нэгэн зүйлийг найдвартай болтол нь хүнд итгүүлнэ гэдэг бол одоо хугацаа шаарддаг. Цаг хугацаа. Хугацаа шаарддаг. Тэгээ манай жорлон чинь анх орж ирэхдээ ингээ Европт бол айл эрт 20 жил хэрэглэгдсэн жорлон орж ирж байгаа шүү дээ. Гэхдээ монголчууд тэрэнд итгэхгүй айгүй хуудаж байгаа. Мэдхгүй энэ дараа нь яачих юм бэлээ. Үүл яачих юм бэлээ. Өөр айл хэрэглээд эхлээд үзэг. Цагаан сараар яачих юм бэлээ. Олон хүн ирэх үед яачих юм бэлээ гэдэг ингээд бидний амьдралын хөвшил, бидний цаг агаар, бидний өмнөд нөгөө дасч өгөхгүй, нөгөө найдах боломжгүй гэдэг чагсаалтанд бол нэлээд удаа явсан. За харин энэ жил биднэрт юу мэдрэгдэж байна вөхөр манай жорлонг ирж үзэж байгаа, авж байгаа, сонирхож байгаа хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд болж орж ирсэн. За. Урд нь дандаа л эмэгтэйчүүд олонх нь авдаг байсан. Одоо инжилээс эхлээд эрэгтэйчүүд олонх нь худалдан авахч болсон. Урд нь эмэгтэйчүүд нөхрийгээ дагуулж ирчээд энийг харалтаа, энийг авъя л да гэж хүүхнүүд нь ятгадаг байсан бол одоо хүүхнүүдэд дагуулж ирээд ирчүүд нь ятгадаг болсон. За энэ бол бидний хувьд бол одоо парадайм шифт гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл нөхцөл байдалд томоохон өөрчлөлт гарахад яг ингэж өөрчлөгддөг юм. Эмэгтэйчүүд одоо дандаа шин нэмийг төрүүлж хүртдэг, шин нэмийг төрүүлж ойлгодог, төрүүлж одоо туршихаасаа эрслээс айдаггүй боловч эрэгтэйчүүдийн нэг давуу тал нь эрэгтэйчүүд бол найдвартай амьдартай байдаг. Баталгаатай амьдартай байдаг. Тэр эрэгтэйчүүд бидний одоо жорлонг инжилээс эхлээд үнэлж эхэлнэ гэдэг чинь манай жорлон 8 жилийн турш зах зээл дээр танигдаад хэрэглээнд дасаад Монголын нөхцөлд одоо тийм сайжраад ер нь бол найдвартай бүтээгдэхүүний тоонд орж байгаа юм байна гэдэг ийм үзүүлэлтийг бол инжилээс бид нар мэдэрч байгаа. Тэр зэрэг одоо бол бид нар энийг ингээд бүх нийтийн хүртэл болгоход санхүүгийн байгууллагуудтай ажиллах тийм тэгээд бусад одоо орлуулагч нартай ажиллах гэдэг ийм ажлууд байгаа. За энэ ташрамд би танаа ёстой подкастыг ашиглаад Хаан банк, Төрийн банк хоёрт талархал илэрхийлмээр. Хаан банк, Төрийн банк хоёр бол одоо жорлонгийн зээл гаргаж ирсэн. Манай одоо жорлонгоо өөрчлөлт төслийн бүтээгдэхүүн болох хураа жорлон, тэр био жорлонгийн одоо ногоон зээлийг энэ хоёр банк гаргаж ирсэн. Тэгээд банктай хамтран ажиллах гэж бид нар бол маш олон жил хичээсэн. Маш олон жил үргүй явсан.
Тэгээд банк санхүүгийн байгууллагатай хамтрах боломж зөвхөн инжилээс л эхэлж гарч ирлээ. Тэгээд энэ хоёр банкт бол онцгойлон талархал илэрхийлжээ. Зөв. Бас ашигтай үүд те. Чи бас юм банк ч бас юмд хатуу ханддаг шүү дээ те. Оруулахгүй гаддаг. За тэгвэл хүмүүсийг эрэгтэй хүмүүсийн сонголт өөрчлөгдөхөөр найдвартай гэдэг чиг хандлага ингэж болд юм байна. Тий. Тэгэхээр эмэгтэйчүүд явсан бол. За би тэгвэл яг тийм ойлголт авлаа. За тэнгууд нь одоо тэгэхэд нөгөө та ингэж жорлон одоо ингэж хүмүүс энэ жил их ирж авч байна гэж. Тэгэхээр нөгөө манай подкастын ер нь бол хүмүүсээс голцоо уламжлуулсан асуулт гэх юм уу та ер нь тоон та хідэн төрлийн орлогын хүсвэртэй нэ гэж асуудаг байхгүй. Тэгэхээр одоо танд бол ном хоёлоо ном ярьлаа. Бас ингээд жорлонгоо өршлөө байна те. Өөр ямар их хүсвэр өгдөг бол те. За жорлонгоо өршлөө бол миний орлогын их хүсвэр биш. Жорлонгоо өршлөд харин би хандивлагч. За. Би бол одоо жорлонгоо өршлөд төслийнхөө анхны бөгөөд эцсийн хандивлагч болтлоо хандивлагч байна. Үргэлжлэл жорлонгоо өршлөд төслөд би авах гэж биш өгөх гэж хийж байгаа ажил. Орлогын хүсвэр тооцохгүй байна. Орлогын хүсвэр биш миний одоо найдвартай хандивын хүсвэр. Одоо хандивлагч гэсэн. Би одоо 2-3 зүйлд баталгаатай хандив өгдөг хүн шүү дээ. Одоо би намдаа хандив өгнө. Өөрийнхөө сонгуульд хандив өгнө. Тэгээд юунд хандив өгнө. Одоо энэ жорлонгоо өршлөд төсөлтэй хандив өгнө. Тэгээ босод жижиг сажиг ах トゥ өнрийн ангийнхны цуглуулдаг хандив бол байнгын хандив гэж тооцохгүй шүү дээ. Зүгээр тэр байнгын хандивлагч гэдэг одоо статустай зүйл бол миний жорлонгоо өршлөд төсөл. За тэгэхээр зэрэг би энийг бол орлогын өсвөр их өсвөр ерөөсө тооцохгүй. Ерөөсө биш. За миний орлогын их өсвөр бол одоо яг өнөөдрийн байдлаар ном байна. За ном нь бол Монголын зах зээл дээрх одоо надад цалин тавьдаг байгууллагууд бол шүү дээ. Одоо юу байна? Интерном байна, Аз хур байна, ном байна. Би ч одоо зундаа энэ гурван байгууллага чинь цалингаа тавихаа болчихно. Нөгөө зундаа номуудын борлуулалт багасчдаг. Учираас зуны улиралд намайг одоо орлоготой байлгадаг байгууллага бол аялал жуулчлалын байгууллагууд байдаг. Тэгээ би аялал жуулчлалын байгууллагуудад хаяа тийм цагаар жуулчдад нь тий англи хэлээр Монголын тухай лекц уншиж мөнгө авдаг. За тэр бол миний зуны орлого. За тэгээ хүссэн үедээ орлогоо олох гэж бас нэг ажил байна. Тэр нь бол би за энэ сард ер нь мөнгө нэлээхэн шаарддаг юм шиг байна. Би нэг тий 10 сая төгрөгний сургалт хийчихэд даа гэвэл хүссэн үедээ сургалтаа зарлаад сургалтын орлогоо олчихно. За тэгэл нэг тиймэрхүү тэр 3 орлого байна. За тэгээд мэдээч хэрэг гэр бүлээс нөхрөөс надаа орлого өгнө. Тэгээд нөхрөөсөө би мөнгө авнаа. Тэгээ бусад эхнэрүүдийн нэгэн адил нөхөр бол бас миний орлогыг их сурулж. Гэхдээ тэр бол нэг ажил хийж олсон орлого биш зүгээр гэр бүлийн те маа гэд өгдөг нөхрийн дэмжлэг байна. За тэгэл тэрийг тиймэрхүү зүйлүүд л байна л да. Гэхдээ нөхрийн дэмжлэг чи юунд явах юм? Нөгөө л нэг гэрийнхэн бүх биелүүдийг би төлнө шүү дээ тий. Дундын юм. Тэгээ бүх нөгөө дундынхаа төлбөр тооцоонуудыг төлнө, дундынхаа юмнуудыг төлнө. Тэгээ тийм юмдаа явна. Тэгтэл миний одоо хамгийн гол их сурвалж бол тий IM+ тий энэ сонсдог номнууд Amazon байна, Audible байна. Тэгээд Франц твэлсэн ном байна. Тэгээд тэдгээр номнуудаас бас урьдчилгааны орлого, гэрээний орлогууд орж ирнэ. Тэгэл ер нь л гол орлого маань ном юм да. Ном лекц хоёр л юм да. Зөв энэ хөтөл та ингээ сая аягүй хэллээ шүү дээ. Зуулчдад англи ингээ лекц тавьдаг гэсэн шүү дээ тийм. Тэнгүүд нүг зуулчтаас одоо ингээ янз бүрийн комент одоо фидбек ирж байгаа хта Монголд ирэнгүү танайх ийм байна, ийм болохгүй ингээ тэр голцоохон юу н хамгийн их дамгаалж байна. Гаднаас одоо манайх юу гэж хэлдэг үнэт юм. Анх би бүр хамгийн анхны төлбөртэй лекц 2005 онд Чингис зочд буудалд болж исэн нэг одоо амарчээс нэг тийм аялагчдад үн цэнтэй аялагчдад би лекц уншиж ирсэн. Одоо бодоход ингээд нэг 100-аад хүнд уншиж ирсэн. Тэгээ тэр хүмүүсийн надаас асууж байсан тухай үед 2005 онд асууж байсан асуулт нь монголчуудын хамгийн их өвчлөлтөг өвчин юу вэ гэж асуусан байхгүй юу? Тэгэхэд халдварт шар өвчин байсан байхгүй юу? Одоо 2005 онд 20 жил өмнө. 20 жил өмнө. Тэгсэн чинь би халдварт шар өвчин гэд хэлэхгүй юу? Тэгсэн чинь заалаараа бүр нэрх гэл инээлсэн байхгүй юу? Хөрх юм гэж бүр дуу алдсан байхгүй. Тэгээ би энэ халдвар шар өвчин гэдэг чинь ямар үед тохиолддгийг, яагаад ингэж хүмүүс шоолдгийг, яагаад ингэж элхэнний өвчин хамгийн их байдаг гэдэгт энэ барууны орнуудын хүмүүс Монголыг ингэж муухай харддаг ингэж бодоод судлаад үзсэн чинь халдвар шар өвчин чинь жорлонгоос гаралтай өвчин байдаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол нэг жорлон муухайтай болоод бидний өвчлөл аимшигтай төвшөнд хүрсэн байсан байна гэдгийг тухайн үед би ингээд нэг ямар нэгэн сурах хүчгээс биш яг ингээд жуулчдад яриа хийж байхдаа би анх мэдэрчсэн. Тэг ингээд жил болго ингээд жуулчдад ингээд яриа хийхэд жуулчд ингээд танахны хамгийн өндөр өвчлөлтөг өвчин юу вэ гэж дандаа асуудаг. Тэг би нодлон ингээд энэ 100 энтер ингээд би одоо жишээлбэл 4 хоногийн дараа
би Швейцаруудад яриа хийх гэж байгаа. Швейцарын бас л нэг юм үнцэнтэй аялагчдад яриа хийхэр урагдсан байгаа. Тэгээ тэд нар надаас юу асуух юм мэдэхгүй. Гэхдээ ингээл нотлон уршны энэ төр асуужсан асуултууд нь дандаа яагаад танад хавдар амар нэмэгдээд байна? Яагаад танад уушгины өвчлөл огцон өсөд байна? Яагаад танад хүний хүүхдийн дутуу төрөлт нэмэгдээд байна гэл бидний статистикийг бүр харчаад ирээд асууж байгаа юм. Тэгэл тэр бүхэн чинь утааштай гэл тэгэхээр энэ утааны ч эсрэг юу ийх үү гэл те. Өөрөлдөл сүүлийн жилүүдэд ингээд жуучдад яриа хийж байхад бол яалчгүй би хэдий жорлонгоо үрслэх гэдэг ажлыг хийж байгаас гэсэн намайг өөрөө ирэхгүй утааны ажилт руу орооч ээ. Энэ утаатаа тэмцээч ээ. Энийг багасгах юм хийгээч ээ гэж сэтгэл зүрхүр тийсэн зулгаах зүйлүүд аявих гарч байгаа. Тийм ч учраас би одоо энэ жил жорлонгоо үрслэцлэхээ хажуугаар утаагүй яаж цусах вэ? Яндангуу яаж гой байшин гэр хороолт барьж амьдрах вэ гэдэг тийм ажил би эхлүүлээд явж байгаа. Гэхдээ тэрийг одоо танилцуулах, олон нийтэд танилцуулах арай болоог байна л да. Гэхдээ нав ингээд гадны хүмүүстэй харьцаж энэ 100 болгон би ингээд шийдэх ёстой асуудлаас олж хардаг. Тэгэд бидний өмнөөстэй дэлхийн нийт санаа зовж байгаа тэр зүйлүүдийг бас зэрэгцээд харж лээдэг. Одоо нэг хүмүүс тэгвэл гаднаас ирж байгаа яг өвчлөлийг л асуудаг юм ба шүү дээ. Айгүйх асуудаг. Нэг талаараа бас тийм. Нэг талаараа өөрсдөө ер нь ерөнхий статистик асуудаг байхгүй тийм. Ерөнхийдөө танайхан юугаар өвдөд байна? Ерөнхийдөө танайхан яагаад байна гэдэг чинь хамгийн их тохиолдог өвчлөл гэдэг чинь айгүй том үзүүлэлт юм бэл. Тэгж л асуудаг юм байна л. За ойлгомжтой. Тэгэхээр одоо олон дахин асуугаад тэгэхээр ялчгүй та ингээл их усүр нутаатай холбоотой ингээл ялчгүй тийшээ сэтгэл зүрх нь явж байгаа шүү дээ. Яг тэгдэг. Бүр ингээл угаасаа хамгийн их өвдөд байгаа, хамгийн их насраад байгаа асуудал чинь л ерөөсө тухайн орны хамгийн том асуудал байдаг юм билээ л. Тийм. Зөв. За одоо ихлээр манай Сансууд подкаст байна одоо ер нь жоохон төгсөх гэж хандж байна. Тэгэхээр нүг хамгийн одоо нэг нэрээ ингэ мэдсэрэж буруу юм хийгээд унсан уналт юу вэ гэж бодох гал юм л да. Төгсгөл хэсэгт асуулт мэдсэрэж тий. Буруу юм хийгээд унсан. Тий. Гэдэг. Тэндээсээ нэрээ тийм биш тэгэл ойлгож байгаа шүү. Хүмүүс. За тийм юм өстө зөндөө штэ. Нөгөө алдаж хаширдгоо гэдэг шиг ер нь алдаа. За тийм миний бас нэг дутагдaltaч юм уу, сайн талч юм уу? Сэтгэл зүйн талдаа сайн тал. Зүгээр надтай ажиллаж байгаа хүмүүст бол айгүй төвхтэй санагддаг. Нэг дутагдал юу байдаг вэ гэхээр би айгүй алдаа гаргадаг. Тэг бид алдаа айгүй хордон одоо мартдаг гэх юм уу? Заац шиг алдчихаал үзгээд ингээд заац тэгвэл ингээд юу яа. Нэг хэсэгтээ ингээд тэгээд өөр юм хийж байгаа тэгээд дахиад энэ алдаг давтахгүй хичээгээд ингээд өөрийгөө би ингээд хөнгөн шитгэлтэй өнгөрөөгөөд идэг байхгүй. Одоо сэтгэл зүйн хувьд. Зүүн нь бол би алдаа гаргачаад шархлаад тэр шархан дотроосоо би ингээд яаж энэ алдаанаас гарах вэ гэд би шүд суугаад тэр алдаагаа хизээш давтахгүй гэд би бие барьж явах хэрэгтэй байхгүй. Гэтэл надад байдаг нэг дутагдал нь би бие барьж чаддаггүй юм байхгүй. Би зүгээр эрхчлөөтэй байж бол би илүү бүтээлч байдаг. Ад шаргалтай байж бол би илүү бүтээлч байдаг. Би өөрийгөө хянаал байвал өөрийгөө контролдол байвал би өөрийгөө идчих гээд байдаг. Өөртөө хорлонтой юм байхгүй. Тэгэхээр би өөртөө хорлонтой тэр нөгөө одоо өөрийнхөө тэр нөгөө өөрийгөө тэгж зовоож иддэг сэтгэл зүг ажилуулахгүй тулд би өөрийгөө хаппи байлгахад айгүйх анхаардаг. Хаппи байлгахад анхаарна гэдэг чинь зарим алдаа дутагдлаа. За яах вэ гэд өнгөрнө гэсэн болчиход байгаа байхгүй. Тий. Тэр нь одоо надтай хамт ажилладаг, намайг засчих юмсан, энэ оюнгөрл гэдэг юм дандаа л алдаа гаргаж байгаа. Энийг нэг засчих юмсан гэж байгаа хүнд бол айгүй төвхтөө. Миний сэтгэл зүйд бол айгүй амар. Би өөрөө нэг удаан шаналхгүй учраас намайг ерөөс хүн удаан зовоож чаддгүй байхгүй юу. Би нөгөө нэг юмд би ингээ удаан зовчих юм бол би зүгээр шууд өвчин тусчдаг юм байхгүй юу. Эсвэл ходоод нь өвдчихнэ, эсвэл илэг нь өвдчихнэ, эсвэл нүд нь өвдчихнэ тий. Би зүгээр л биеэрээ өвдчихдэг юм байхгүй. Тэг би биеэрээ өвдөхгүй тулд би өөрийгөө нөгөө нэг эрүүл мэндийн дархлааныхаа үднэс өөрийнхөө алдааг ерөнхийдөө жоохон зөөлөн өнгөрөөгөө сурцсан. Хүн ер нь хоёр талтай шүү дээ. Сэтгэл зүйн амтан, тэг би физиологийн амтан. Физиологийн хувьд яг ингээд үхэлтэд тулаад үзсэн над шиг хүн бол бид 2 удаа тулж үзсэн байхгүй. Тэгээд одоо эмч жишээлбэл чамайг эрчим дэмжлэгийн хэвдэж яхад чи эмчилгээгүй. 1 жилийн дотор үхнэ гэж хэлсэн бол хүн 1 жилийн дотор үхэхгүй тулд эволюцанд орчт юм бэл. Хүн өөрөө ерөөсө би 1 жилийн дотор үхэхгүй тулд яаж амьд гарах уу гэдэг нөгөө амьд гарах жинхэнэ нөгөө дасан зохицох
эволюцийн хууль чинь ажиллаад эхэлчихсэн юм бэл. Тэнгүүд чи илгэний өвчнөр циррозоор үхэх гэжсэн хүн чинь сэтгэл зүйн яаж ажилдаг вэ гэхээр бити өөрийгөө зов. Бити өөрийгөө тамал. Ямар нэгэн малдаа гарах юм бол зүгээр. Тэгээд дараа нь тэгээд дахиад чамд шанс олдсон шүү дээ гэдэг юм уу те. Ингээ өөрөө өөрийгөө ингэж нөгөө эрүүл байлгах одоо тасан зохицол ажиллаад эхэлчихдэг. Эволюц ажиллаад эхэлж. Тэр эволюц чинь надад хоёрынтой тохиолдоод хоёрынтой би маш хүнд өвчнөөс одоо босоод ирсэн хүн учраас ер нь бол амар алдцсан да би бүр тэгж л станаар амар алдчихлээ гэд бараг ирэх сандагчгүй байхгүй. Тэр айгу муухай зүгээр хийлгэхэд айгу муухай. Гэхдээ одоо намайг ингээд чиний алдаа чинь тэр шүү гэл хүн ингээд 1000 хэлэл ах юм бол би тэрийг нэг удаа сонсож байгаа юм шиг л сонсдог. Одоо 999-ийг би одоо эрүүл мэндийн үднээс заримдаа чихний хажуур өнгөрөөдөг. Тэр нь хүмүүсийг айгүй их дургуг нь хүргэдэг. Гэхдээ тэр нь бас намайг үдий зэрэгтэй эрүүл ах уу. Сэтгэл зүйн эрүүл мэндтэй, бие физиологийн эрүүл мэндтэй тий нүүрэндээ нэмсгэлтэй явуулдаг. Тэгэд хүн одоо сонгох хэрэгтэй болж байгаа. Одоо наад шиг хүнтэй ажиллаж байгаа юм бол сонгох хэрэгтэй болж байгаа. За яг хуу хийлэгт хүлээж авдаг хүн ялангуяа одоо тий яг зөв ингээд ухамсартанд тааруулаад ингээд хүчинд нь тааруулаад сэтгэл зүйн болон биеийнх нь хүчинд нь тааруулаад физиологинд нь тааруулаад хилчихэд энэ хүн бол юм боловсруулцдаг. Даазаас нэхлүүлээд хилчих юм бол энэ хүн игнортчдаг. Яг л энэ хүн эрүүл байх инстинкт нь төрүүлээд ажиллаждаг. Дутуу хилээд тий ойлгуулахгүй хайх юм бол энэ хүн дахиад тэр алтгаа тий илүү хөндрүүлж давтдаг ч гэдэг юм уу тий. Тэгээ тиймэрхүү байдлаар хүн намайг бас ойлгох хэрэгтэй л болдог л да. Би ч гэсэн хүнийг бас ажиглаад тий энэ хүнийг бас хөндрүүлэхгүй юмсан. Би альва нэгэн хүнийг ингээ шүүмжлэхтэй ч юм уу, загнахтаа ч юм уу. Тэр хүнд нэг сэтгэл зүйн хувьд өөрийгөө тий шархлуулахгүй аваад үлдэх, орон зайг нь үлдээх юмсан гэж бас боддог. Өөрөө нөгөө тийм хамгаалтын системтэй учраас хүнд тэр хамгаалтын системийг үлдээхийг айгүй хүсдэг. Тэгээ хүн болгонд нэг тодорхой хамгаалтын системийг үлдээж би хүнтэй харьцдаг. Тийм. Гэхдээ ер нь бол урт удаан наслыг бол таны энэ арга чинь л хэрэгтэй юм шүү баг. За ер нь энэ айгүй буддист арга шүү. Ер нь буддистууд нэг хэлдэг шүү дээ, тий? Ер нь бол тий. Тэгээд өөрийнхөө контролд чадахгүй юм дээр битүү уурлаа тий. Одоо тэгээ хэрвээ чи контролд чадах юм бол бас битүү уурлаа. Яа гэх юм бол чи чадна шүү дээ гэд тий. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө уураа баг байлгах, бухимдлаа баг байлгах, шархаа баг байлгах, тий шаналлаа баг байлгах. Тэгээд одоо өөрийгөө эргэж тий тэгж хэмлэхгүй байх. Хажуудгаа хэмлэхгүй байх тий өөрийгөө хэмлэхгүй байх. Бүрэн бүтэн тэр одоо алин бол альмаа хазахгүй байх ингээ бүрэн бүтнээр нь сайхан байлгах. Энэ л хэрэгтэй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол биднийг тэртээ тэргүү зовоож байгаа, хөгшрүүлж байгаа, одоо зулгааж байгаа юм газрын татах хүчнээс ахвал байна шүү дээ. Тийм биз дээ. Нэг сайхан өндөр хүүхдүүд нэг сайхан өндөр болоод өсдөг. Тэгэл газрын татах хүч өдөр болгоно цаг минут секунд болгоно доош нь татчихсан шүү дээ. Бидний нуруу гэж ингээл тэгэл нэг мэтгэд бүгдээрээ нурууны өвчтөй болцсон явж идэг шүү дээ. Тэрэн шиг бидрийг доош нь татах юм бол тэртээ тэргөө зөндөө байгаа. Газрын татах хүчнээс ахвалаад бүхэн бидрийг доош нь татна. Тэр үед нэг өөрийгөө те инээлгчдэг тийм өөрийн гэсэн хамгаалтын системтэй л байх хэрэгтэй. Хамгаалтын систем гэж гоё хэлж та бас түрүүд нэг нэгнээ хэмлэхгүй өөрийгөө битээ хэмлэдэг айгүй бууж яана л тэр хэмлэгч айгүй хурдан хөгжлөнд нэмэрхтэй байх тий. Одоо ингээд би бодонгод нэг жоохон хүүхд байхад л та ингээд номын зурган дээр бас яг тэр хэвээр байгаад байгаа байхгүй. Тэр ингээд таны гоо сайхны нууц юу вэ? Нойр штэ. Ерөөсөө бүхэл ярилцлаганд хэлдэг. Одооны залуучуудын одоо надад одоо ажиглаж байгаа нэг зүйл нь хитрхи хичээгээд хитрхи баг унтдаг. Өрсөлдөөн ширүүсэх тусам одоо нойр багасаад байна. Хүүхдүүдийн одоо нойр багасаад байна. Эсвэл энэ сошиал медиа эсвэл энэ утас шагаах те энэ интерес болоод хүмүүс айгу баг цаг унтчихна. За яг үүндээ бол хамгийн бидний одоо их засвар, баг засвар те бидний байнгын засвар бол нойр ахгүй. Орондоо орохдоо засвар үйлчлэгээндээ орж байгаа машин шиг л орох хэрэгтэй. Тэгэл нойроос сэргээгээл бүтэн нойртой унтаал өглөөс эрэхтэй засвараас гарч байгаа машин шиг л цэмбигээд гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би бол өглөө болгон одоо тийм шүнжэнгөө сайхан засварт орчихсон. Тэ миний дархлааны эдэс шүнжэнгөө ажиллаа хийгээд миний урд ороод туссан ханиадыг эдгээчл босгоод ирдэг байхгүй өглөө босгоод.
Хоолоо өвдөл унтсан өглөө босоход идгээл босчихно. Хамар шуухнаал унтсан өглөө босоход идгээл босчихно. Сэтгэл санаа мяарчаал унтсан өглөө босоход юу ч санахгүй мартцсан л босч ирнэ те. Энэ юм чинь яаж гэнэ үү? Чамаг унтчих хооронд чиний дархлааны систем чамаг эдгээгээд байгаа байхгүй. Чиний засварын газар ажиллаад байгаа байхгүй. Тийм учраас тэр засварын газарт чинь бүтэн 8 цагийн ажлыг олох хэрэгтэй шүү дээ. Тийм учраас ерөөсөө 8 цагаас бага унтаж болохгүй. За. Угаасаа л одоо хүмүүс гэхдээ бүгд нойр гэж ярьдаг боловч өөртөө хэрэгжүүлж чадахгүй байгаа юм л да тий. Цаацаг хэлбэц орлоо ч юм уу. Тэгэхээр нойр чухал байх нэ. Одоо тэгэхээр хүмүүс яг танаас өмнө асууж лээсэн баг. Яг гендрийн мэдрэмжтэй хүн гэж ямар вэ гэж асуудаг лээсэн баг. Тэнгүүд нь би ингэж асуух гэдэг. Гендрийн мэдрэмжгүй үйлдэл гэж юу юм бэ гэж асуумаа. Та одоо энэ чиглэлээр нэлээд дуурч яадаг болохоор хамгийн гоё тодорхойлт хэлэх байх гэж бодод. За яг гендрийн мэдрэмжгүй гэхээр нөгөө нэг одоо жишээлбэл эмэгтэй хүн урт төстэй ухаан богонтой. Гэх мэтийн нэг өгнүүд чинь айгуу гендрийн мэдрэмжгүй байдаг байхгүй юу? Тий. Би айгуу урт төстэй байсан болохоор тэрийг айгуу мэдэрдэг байхгүй өөрөө. Би айгуу урт төстэй гоо сайхнаа одоо л урт төс бүдүүн ус сургуулаад байдаг. Дээр нь би чи одоо жишээлбэл Сонгол Монголд анх явж байхдаа бүр дээлийнхээ гормоноос илүү гарсан урт төстэй л явж ялаа. Тэгээ миний ус бол гизэг ургаал дээлийн гормоноос урт унжаал 2 салаа гэжгээс зүүдэг байлаа, 1 салаа ч явуулдаг байлаа, ингээд овоолдогч байлаа. Тэгээ үсээ ингээ овоолцсон үед чинь толгойтой адилхан толгой энэ л байж штэ. Ховд аймагт нэг арга хэмжээнд орсон чинь миний ард суужсан 2 хүн мөрийцэд миний үсийг хиймэл ус биш гэж мөрийцэд. Тэгээд хоёлаа надаас ирж асуужсэн таны үсийг бит хоёр мөрийцчлээ. Хиймэл ус мөн биш гэж мөрөөсчлээ. Та хариугаа хэлээд өгч хэрэг би жинхэнэ ус штэ бариад үзгээд бариулахгүй. Тэгээд тэр жинхэнэ гэсэн хүн мөнгө авч ирсэн. Тэгэхээр зэрэг нөгөө өөрөө урт төстэй байсан болохоор яг тиймэрхүү өгнөд надад айгүй мэдрэмжгүй тухай үед санагддаг байсан. Тийм тэгэл одоо бас нэг гендрийн мэдрэмжгүй зүйл гэх юм бол охин хөвгттэй айлыг юу гүм үү те хүүг юм уу гэж ах шиг те. За тэгэл тэр энэ төр бол айгу гендрийн мэдрэмжгүй өгнөд. Одоо нөгөө нэг ийм үг үүдэн шүү дээ. Муухан ирчүүлээс дээр энэ төр. Энэ бас энд орно те. Орохгүй юу? Эмхтэн хэлдэг. Муухан ирээс дээр энэ төр гэлээд. Тэгэхэд бол эмхтэн хүнд бол нэг тийм одоо мэдрэмжгүй санагдахгүй. Гэхдээ эрэгтэй хүнд мэдрэмжгүй санагдана. Эрэгтэй хүнийг муухан ир, сайхан ир те. Заавал тийм байх ёстой ч гэх юм уу. Ийм шаардлага эрэгтэй хүн дээр илүү тавигдаад тэндээ илүү бас мэдрэмжгүй сонсогдож магадгүй. Тэгэхээр зэрэг хинд яаж сонсогдох уу гэдгээс бас их өөр. Тий. Ерөнхийдөө бол аль болохоор хэдийгээр цэцэн цэлмэг Монгол өгнүүд зөндөө байдаг ч гэсэн тэрэн дотроос тэр нэг гендрийн мэдрэмжгүй хэсгийг хэлэхгүйгээр бусад одоо уран цэцэн үгээ хэрэглээ сурчвал уул нь одоо уран цэцэн үг бол монголоор дүүрэн байгаа л та. Тийм тэгээд заримдаа хүмүүс нэг аманд орохт нь амархан болохоор юм ч тэр юм уу. Хамгийн гендрийн мэдрэмжгүй үгийг сонгож хэрэглээд идэх. Тэгэхээр тэрийг бол аль болохоор яах хэрэгтэй. Энэ болохоор яг тухайн үед нөө зүг хэлж байгаа л ч олонний дунд бол та бас өөрийгөө мэдрэмж өгч харуулах нэ гэдгийг хэлж штэ тий. Тэгнь. За би өөрөө бас тийм нэг амар мэдрэмжтэй хүн бас биш шүү. Ер нь бол миний одоо намайг шүүмжилдэг одоо олон жилийн шүүмж. Одоо бүр анх улс төрд орж эхэлж байхад л одоо надтай хамт одоо улс төрд орж исэн надаас ч өмнө улс төрд орж исэн жишээлбэл Баярмаа гэл надтай яг ч цус улс төрч юмхтэй Цэвэ Аравдангийн Баярмаа гэд тэр хүчилэл надад бүр 1996 онд отооноос чи юу юм бэ? Бараг 30 жилийн өмнө юм уу? 29 жилийн өмнө юм хэлжсэн байхгүй. Онгөрлөө чамд бол одоо улс төрч болох юм байна. Гэтэ чи айгу мэдрэмжгүй гэж хэлжсэн байхгүй. Тэг би айгу мэдрэмжгүй үг хүнд хэлдэг. Өөрөө айгу мэдрэмжгүй зан гаргадаг. Тэг мэдрэмжгүйгээс болоод тийм мэдрэмжтэй хүмүүсийг их гомдоодог. Тийм үгтэй хүү юм бэлээ. Тэгэхээр зэрэг тэр мэдрэмжгүй гэдэг зүйл чинь гендрийн мэдрэмжгүй байна уу, өөр юмны мэдрэмжгүй байна уу? Тэр мэдрэмжгүй хүнд бол мэдрэмжгүй юм бол байдаг. Тэгэхээр зэрэг зарим хүн бол гендрийн мэдрэмжгүйдээ биш, зөвхөн хүн өөрөө мэдрэмжгүйдээ ямар ч юмны мэдрэмжгүйдээ бас алдаа гаргаж иж болно. Тэгэхээр зэрэг тийм мэдрэмжгүй хүмүүс ингээ мэдрэмжгүй юм яриад байхад одоо мэдрэмжтэй сонсогч нарт би зөвлөх гээд байна л да. Мэдрэмжтэй сонсогч нар өөрсдөө их шаналаад, өөрсдөө их зовоод, өөрсдөө их нервтээд, өөрсдөө их өмнөөс нь хөвшрөө ядраад байдаг байхгүй. Мэдрэмжгүй хүн чинь хилцсэн. Тэг хинч тэрэнд гомдож байгаа гэж бодоагүй. Тэр хүн өөр ингээл нүрэн галзаал залууч гэр яваад байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг яг зөвөр нөгөө нэг мэдрэмжгүй хоёр хүн ингээ харьцаж байгаа үед мэдрэмжтэй хүмүүст зөвлөхөд мэдрэмжгүй хүмүүсийн тэр мэдрэмжгүйгийн заримдаа мэдрэхгүй өнгөрч өгөөч гэж би бас зөвлөх гээд байдаг байхгүй. Зүгээр мэдрэмжгүйг нь
бити мэдрэмжгүй болгон дээр нь бити өөртөө яолоод байл да, бити өөртөө шаналаад байл да, бити өөртөө их зовоод байл да гэж хэлмээр байгаа. Тэгээд тэрийг нөгөө нэг хин Обамагаа сайхан ярьсан байлээ. Намынхандаа ярихдаа toughen up гэж хэлсэн байлээ. Одоо англиар бол та нар өөрснөө мэдрэмжээ жоохон мохоо отохтой гэж байгаа үг байхгүй юу? Хитрхийн хурц бити мэдрэмжтэй бай. Хит хурц мэдрэмжтэй юм бол таа л илүү зовно. Харин жоохон тэргээ жоохон мүлийлгээд нэг жоохон бусдтай адилхан заримдаа мэдрэмжгүүдүү зан гаргаж үзжээ гэж одоо зөвлөд байгаа байхгүй. Тийм учраас яг жоохон тийм нэг дундын хувилбарууд бас сурах хэрэгтэй. Хит мэдрэмжтэй хүмүүс бол жоохон мэдрэмжгүй болж сурах хэрэгтэй. Огт мэдрэмжгүй над шиг хүмүүс бол жоохон мэдрэмжтэй болж сурах хэрэгтэй. Айл талаас л хичээх хэрэгтэй. Тэгэхгүй бол мэдрэмжтэй мэдрэмжгүйгээ мэдрэмжтэй болох гэж насаараа зүтгээд чадахгүй байхгүй юу? Тэг чадахгүй юмдаа битээ насаараа уурлалтаа л гэж хэлэх гээд байна л да. Би өөрөө хичээгээд мэдрэмжтэй болохгүй байхгүй юу? Тийм учраас би ч гэсэн мэдрэмжтэй болно гэж хүнд хизэж амлахгүй. Яг бол чадахгүй юм амлахгүй шүү дээ. Харин мэдрэмжэнд дөхөж очино. За дөхөж очихтой болжгүй л одоо тийм хуулинд заасан тэгш хэрхийг хүндэтгээд, хуулинд заасан гендерийн тэгш байдлыг хүндэтгээд, хуулинд ингээ бичээд тавьсан юмыг ингээд биелүүлэх хэмжээний мэдрэмж бол олдсон шүү дээ. Ямар ч мэдрэмжгүй өнөөс олдно. Тэгэхээр зөв тиймэрхүү байдлаар тийм дундын байдлаар ойлголцолтой хүрж байгаа ч залуучуудаа гэж хэлмээр байна. За хүмүүс ингээд дизайнаар явчихсан, урлагаар явчихсан. За эсвэл нарийн тийм мэдрэмжтэй угаасаа цаанаасаа төрчихсөн хүмүүс бол бусдаас илүү ингээд маш олон алдааг олж хардаг. Одоо мэдрэмжгүй хүмүүсийн алдаа, өөрийнхөө алдаа, бусдын алдааг маш их олж хардаг. Тэгээ хэдий ч нэг алдаа олж харах тусам төдий ч нэг засах найдар байхгүй юм шиг тийм эц төгсгөлгүй алдаанууд донд яваад орчдөг. Тэгээд хинтээж ажиллаад юу ч хийгээд эдгээр засрахгүй юм байна гэдэг ийм мухардалд орчих гээд идэг. Гэтэл над мэтийн мэдрэмжгүүнүүд нь хажууд хамаагүй оптимист хэвээр үлддэг байхгүй юу? Яагаад тэгэхээр бид нар юун дундуур ч гэсэн туучаад явчих хэмжээний хатуучилтай. Юун дундуур ч гэсэн те мэдрэхгүй те нөгөө зажраагүй юм чинь мэдрэхгүй яаж хүн шүмжилжээс яаж хүн одоо чамаг унгааж ирсэн яаж ч хүн чамаг алгадчихсэн босоо явчих хэмжээний өвдөг шалбарахад бол өвдөхгүй жишээний хүмүүс байгаа байхгүй юу? Тийм хүмүүс чинь чигээр уршаа яваад идэх байхгүй. Чигээр уршаа яваад идэх. Тэгээ чигээрээ уршаа яваад идэх хүмүүс чинь нэг мэтгэд амжилтанд хүрдэг. Нэг мэтгэд амжилтанд хүрэхгүй ч мөртлөө айгүй оптимист хэвээр байгаад идэг. Тэрлэгөө хүрнэ гэдэг ингээ зорио яваад идэг. Тийм хүмүүс идэх. Тэгэхээр энэ хоёрын одоо сайн тал муу талыг ойлгоод аль талынхаа одоо тийм сайн тал муу талыг жоохон хүлээмжшөрөөд ингээд уулын нэг мэдрэмжгүүнүүд нийлээд ажиллачвал нэг талдаа айгүй гоё iPhone гарах гэдэг байгаа байхгүй юу? Болох гэдэг тийм. iPhone гэдэг утас шиг юм гарах гэдэг байгаа байхгүй юу? Тэр iPhone-ы одоо тэр Steve Jobs биш үү? Тэр чинь дээд зэргийн мэдрэмжтэй удирдахч гэж байгаа. Яг тэгвэл гоо сайхныг тийм дизайныг одоо tech industry руу оруулж ирж штэ. Tech industry инженерүүд нь бол хатуучлалтай нөхдөд байж байгаа шүү дээ. Юун дундурч болно ямар ч асуудлыг шийднэ гэдэг. Тэрэн дунд гоо сайхан оруулж ирэх гэж, тэрэн дунд дизайн оруулж ирэх гэж тэр хүн амар зовсон гэж байгаа байхгүй. Тэгэхдээ оруулж ирж чадсан, зовсон. Бүх хүнийг тэр хүн дарамтлаж, заагнаж, бүх хүний хараалыг эдсэн. Гэхдээ эцээц тэр хүн яг нас барахтаа юу гэж хэлсэн бэ гэхээр би жоохон эрүүл мэндэ боддог байж л гэж хэлсэн. Эрүүл мэндэл боддог байж. Би ямар олон хүний өмнөөс ямар удаан шаналцсан юм бэ? Зарим юмыг би яагаад зүгээр л өнгөрөөж болоогүй юм бэ? Би яагаад бүх юмн дээр ингэж бүхнийг ингэ төгс байлгахын төлөө би ингэж өөрийгөө ингэж эрүүл мэнд ингэ урчваа гэж тэгж л харамссан гэж би ойлгосон. Тэгэхээр зэрэг яг би бол амжилтанд хүрэхийг хүсдэг амбицтай хүмүүсийн нэг. Тэгтээ амарваа нэгэн амжилтыг эрүүл байж байгаад хүрч юмсан л гэж боддог юм байхгүй юу? Тийм дунд нь ингээл нэг амжилтанд хүрэх замдаа ингээл шаналал өөрийгөө урчих юмсан л гэж боддог хүн байхгүй юу? Тийм учраас юугаар солих вэ гэдэг чинь айгүй том асуулт шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр альва нэгэн ингээд юм чиний эрүүл мэндтэй тулгарх юм бол дандаа эрүүл мэндийн дархлааны тэр жижигэн торыг цоолохгүй байгаарай л гэж би залуучуудад захимаар байна. За их гоё үг байна. Одоо тэрүүгээр явж байгаа миг өөр дөрөд одож өөрөө шаналлаад хэрэггүй л байна шүү дээ. Өөр ингэсэн хамгаалтын эрүүл мэндийн хамгаалтын юугаа дархлаатай байгаарай л гэж. Наа чи их одоо их бууж яана л та. Одоо чинь ингээд сошиал дээр хүмүүс чинь ингээд энэ инглээ тэр иглээ гэдэг аюу их бичдэг л дээ. Тэр чинь тэрүүгээр явж байгаа миг өөр дөрөө нааж яана л гэсэн үг болох гэдэг шүү дээ тий.
Зарим юмыг тэгэл өнгөрөх хэрэгтэй шүү дээ. Тийм болоод өнгөрөх. Зөв. Одоо бас нэг хоёулаа гоё нэг цаг үеийн тухай сенсацтай талбарт нэг асуух гэдэг л дээ. Одоо ингээд та бас ингээд бүх юм ихний талаар ингээд сошиал дээр бичсэн байлээ. Тэнгүүд хүмүүс ингээд ирчүүд нь юу яриад байна гэж бас буцаагаал ингээд юм биччихэл байгаа хта тий. Тэр хандлага танд одоо ямар тэдний зөв гэж үзэх үү? Таны одоо бичсэн тэр юу та тэндээ тууштай байгаа юу тий? За. Тэрийг одоо хоёр талаар тайлбарлаж болно. За би Монгол улсын иргэн мөн үү? Мөн. Үндэсний баяр наадам, нийтийн баяр наадам мөн үү? Мөн. Монгол улсын үндэсний их баяр наадмаар олонний өмнө телевизээр гарч байгаа зүйл нийтийн одоо хилцэх сэдв мөн үү? Мөн. За тэгэхээр би Батсуур аваргыг гэртээ байхад нь одоо их нэртэйгээ ч юм уу, найзтайгаа ч юм уу эсвэл бэлтгэлийнхаа зааланд хаалттай юм хийж яхад нь тагнаж очоод илчилж гаргаж ирсэн ээ. Батсуур гэж юм ухаан аварга байна гэсэн бол одоо над руу тэд нар бүгдээрээ дайрах хэрэгтэй. Бүгд над руу дайрах хэрэгтэй. Олонний өмнө болцсон ингээд нийтийн одоо телевизээр гарч байгаа, нийтийн өмнө харагдаж байгаа, нийтийн санхүүжилттэй баяр наадам дээр болж байгаа зүйлийг Монгол улсын иргэд сайнаарч ярьж болно, муугаарч ярьж болно. Ер нь бол үг хэлэх хэрэгчлээ чөлөөтэй. Тэгэхээр үг хэлэх хэрэгчлээ талаасаа нийтийн одоо баяр наадмын үеийн нийтийн сэдвийг нийтийн дунд ярьсан асуудлаараа бол ямар ч буруу байхгүй өнгөрөлт. Бурууч ярьж болно шүү дээ. Зөвч ярьж болно шүү дээ. Гол нь өнгөрөлт тэрг үдсэн байна шүү дээ. Өнгөрөлт бүх үдсэн байна шүү дээ. Нийтийнхэн баяр наадмыг үдсэн байна. Бүхэд дуртай байна. Бүх үздэгийм байна те. Монгол бүхийг монгол хүн үзчихээж Монгол бүх цаашаа амьд явна. Тэр бүх ч үзэгчтэй байна шүү дээ. Ямар олон үзэгчтэй юм бэ? Тэр дотор эмгэгтэй үзэгч байна шүү дээ. Энэ утгаараа бүхийг амьдруулж байгаа байхгүй юу? Амьд байгаа. Бүх гэдэг зүйл ховн дунд, үзүр дунд энэ бүтэх хүтэхгүй бүх мэдхгүй үзэгчдийн дунд амьдарч байгаа байхгүй юу? Тэр утгаараа ер нь бол бүх мэддэг хүмүүс ялангуяа бүхий спортыг битээ сөнөөсөө гэж боддог хүмүүс бол алга таших хэвээр. Эрэгтэй эмэгтэйгөө хов ярьж ш тэгэл алга таших хэвээр. Ер нь наадмыг хөгжиж ийн гэдэг шиг тий. Ямар үед бүх ингээд би яагаад энийг маш сайн мэдж байгаа гэхээр бүхий ч нь үздэг үзэгч байхгүй болчлоо. Ийм учраас олимпийн спортоос хасъя гэд чөлөөт бүхийг олимпийн спортоос хасах санаачлаг гараад 2013 онд олимпийн спортоос хасах тогтоол гарч ирсэн. Тэгтэн би соёлын спорт аялал жуулчлалын сайд байж тараад үгүй манай Монголд ч бүхийг шүтдэг юм аа, бүгдээрээ бүх үздэг юм аа. Монголд ирээд одоо Open одоо Mongolia Open бид нар зохион байгуулъя гэд чөлөөт бүхий Mongolia Open-ыг Монголд бид нар зохион байгуулад тэгээд чөлөөт бүхий холбооныхон тэрийг зохион байгуулсан. Тэгээд манай Монголын нөгөө эмэгтэй тамирчид мөнгөн медаль авч исэн. Хамгийн гол тэр одоо Mongolia Open-ыг Монголд зохион байгуулж байгаа үед миний хийсэн хамгийн том лобби бол дэлхийн бүхий спортыг үздэг ард түмэн байдгийн шүү гэдгийг харуулахын тулд буян тухайгийн заалыг Mongolia Open-ы турш дүүрэн байлгах би ажил зохион байгуулсан байхгүй. Тэгвэл би тухайн үед чи ардсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн байж байхдаа эмэгтэйчүүдийг дуудаад эмэгтэйчүүд олноороо үзээрэй. Эмэгтэйчүүдэд пледэг маш олноор зараараа эмэгтэйчүүдийг заавал оруулахад заалныхын талыг дор хаяж эмэгтэйчүүдээр бүрдүүлчихсэн. Тэгээд тэрийг дэлхийн бүх телевизээр гаргаад тэгээд араас нь би захиа очиж байгаа байхгүй юу? Одоо олон улсын олимпийн ороороо би захиа очиж байгаа сайдын хувьд. Юу гэж захиа очиж байгаа гэхээр манай Монгол зохион байгуулсан чөлөөт бүхий тэмцээнийг бүтэн заал үзэгчтэй ингээд дэлхийд даяар үзүүллээ. Зааланд байгаа үзэгчдийн талаас илүү өвн эмэгтэйчүүд байсан харсан биз дээ. Манай монголчин бүхий орон шүү. Эмэгтэйчүүд үздэгий шүү. Эрэгтэй эмэгтэйгөө бүх мэддгий шүү. Манай Монголд бүх гэдэг сэдв бол бүх сонин дээр гардаг, бүх телевизээр гардаг, бүх хүн ярьдаг, бүх гэдэг сэдвгүй одоо нэг ч хэвлэл мэдээлэл байхгүй. За ингээд ийм учраас бид нэр хэрвээ бүхий спортыг олимпиас хасах юм бол манай Монголын ард түмэн хамгийн хохирох гээд байна. Бидний одоо энэ одоо эрт дээр үеэс хөгжүүлж ирсэн энэ спортыг хизээч битээ хасаач. Дээр нь олимп гэдэг спорт анх үүсэхдээ 3 спортоор үүссэн. Тэрний нэг нь бүх. Тэгэд олимпийг анх үүсгэсэн 3 спортын нэгийг битээ хасаач, үрд битээ хасаач гэж ийм захиа авчиад би олжсэн байхгүй. Тэгээд тэр захиа маань тухайн үед олон улсын бүх сайд нарт хүрсэн. Тэгээд олимпийн орооны бүх гишүүдэд хүрсэн. Дараа нь олимпийн орооныхон юу яхта олон улсын олимпийн орооныхон санал асуулга явахад олимпийн орооны одоо олимпийн тэмцээнээс бүхийг хасах уугүй гэдэг дээр санал асуухад одоо 45 орн орж саналаа өгөхөд одоо 6 спортон дээр саналаа өгч байгаа. Одоо хасагдах магадaltaй 6 спортон дээр саналаа өгөхөд бүх ганцаараа бүр тасархай холоор нэгээр хасагдахгүй гэж гарч ирсэн. Тэгж авч үлдсэн байхгүй. Би тэмцэж авч үлдсэн. Би ч бүхийг олон үзэгчтэй байлгахын төлөө, олон хүн бүхийг ярьдаг байлгахын төлөө
Би чинь активист байхгүй. Би чинь бүхий активист байхгүй. Тэгээ активист түүхийн маань огт мэдгүй хүмүүс намайг анх удаа бүх ярьж гин гэж одоо шүүмслээд байлээ. Тэгээ анх удаа бүх ярьж байгаагүй яг би бүхийг буруу ярьж болно шүү дээ. Нэг ширхэг мэх мэдгүй байж болно доо. Тэр олон мехнээс чинь. Тэгэхээр зэрэг миний тэр нэг бүхийн төлөө хийсэн ажлууд үндэ олон улсын хэмжээнд те дэлхийн хэмжээнд англи хэл дээр ихэнх нь явагддаг учраас зөвхөн монгол хэл дээр одоо мэдээг тайлбарладаг үздэг тийм одоо экспертүүдийн хувьд бол би хинч биш болно. Тийм учраас би тэр хүмүүсийг буруутгахгүй. Тэр хүнийг би англи хэл мэдэхгүй гэж буруутгахгүй. Тэр хүн намайг болно бүх юм их мэдэхгүй гэж буруутгах хэрэггүй байхгүй. Тийм учраас энэ дээр бол би нэх амар тийм одоо миний хэлсэн үг нэг амар үр дагавартай болчлоо. Би нэг амар юм хэлжлээ гэж би бодохгүй байгаа. Харин намайг тэгж сенсацаар шүүмжилж олон нийтэд тарааж байгаа хүмүүсийг би эднэр ерөөсө чөлөөт бүхийн тэр дэлхий дээр болоод байгаа хямралыг огт мдээгүй өнгөрцөн юм байна даа л гэж бодсон. Хэрвээ тэрийг мэдчихсэн бол гоо юу над оюун гэрэлч уулын чөлөөт бүхийг олимпиад авч үлдсэн наадах чинь олон улсад бол амар бүхийн активист ч гэдэг гэж хүмүүс мэдэх байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө миний англи хэл дээр бичсэн нийтлэл мэдлэл бүхийн тухай нийтлэлүүд маш их тараагддаг, маш их уншигддаг. Монголд ирсэн том жуулчид бол ер нь миний бичсэн бүхийн нийтлэлүүдээр л урдаа барьж байгаа л бүхөө үздэг, Монгол бүхийг үздэг. Тэгэхээр Монгол бүхийг үзэгчтэй байлгая, дэлхийн нийтийг ойлгодог болгоё. Монгол бүхийн ер нь Монгол наадмын бүх одоо төрлүүдийг дэлхийн нийтэд сурчлаа гэдэг ажлыг бол би 10 жил хийж байгаа. Тэгээд би чинь хэлсэн шүү дээ 100 болгон жуулчдад яриа хийдэг. 100 болгон жуулчдад яриа их болгондоо одоо бүх одоо Монголын үндэсний спортыг чинь би хабыгуу тайлбарлаж ярьж өгнө, асуусан бүх асуултанд нь хариулна. Ерөнхийдөө бол телевизээр одоо нөгөө шижир ат шиг бүх тайлбарладаг бол болохоос биш тэр цаанаа бол би чи амар бүх тайлбарлагч штэ. Тэгээд одоо Монголынхаа соёлыг тайлбарлаа яваад байдаг хүн байхгүй. Тиймээс надад бол яг зүгээр тэр нэг өгүүлбэрийг ингээ отоо сууж байсан хүмүүс их олон байсан юм байна. Тэгээ отоонд одоо байж исэн юм байна би. Тэгээ оюун гэрэл гэдэг хүн алдаа гаргуул сайхан отож жоод ингээд цацаад үгүй гэсэн юм бүтэн баг байсан юм байна гэж надад бол харагдсан. Тэгтээ энэ бол улс төр шүү дээ. Тэгэхээр зэрэг яг наадмын үеэр чинь наадмаас гадна улс төр бас явж л идэх юм чинь. Тэгээд нэг хов хүний одоо тий цочрол гэхээсээ илүү би нэлээд координацтай юм явуул гэж харсан. Би бол өөрөө Бацуур аврагтаа хэлэхэд ямар бүх барилдах, ямар мэх хийх, яаж давхал та нарын бүр их асуудлаа л гэдгийг би хэлчихье. Гэхдээ тэр мэхийн яг тэр үнцэг бол яг тухайн үед нөгөө бүх үзчихсэн сэтгэлээр бичсэн юм шүү дээ би чинь. Яг анх үзэхэд бол жоохон тийм эвгүй харагдсан нэг тийм ганцхан нэг секунд байсан байхгүй. Тэгээд тэр секундын дээр л одоо сэтгэл хөдлөлөө тэгэл илэрхийлсэн. Тэгэл явахт. Бүх үзэж байгаа хүмүүс чинь нэг уулга алдаж баярлал, нэг паяас муухай юм бай гэж ингэдэг л үсттэй тий. Яг тэр л бас өсгөөрийг өшгөлөхөд бас бүгдээрээ л тэгээ үсттэй тий. Хоост өшгөлчлөө гэл тий. Яг тэр л нөгөө бүх үзэж байгаа хүний л сэтгэл хөдлөл шүү дээ. Тий. За ойлгомжтой, хангалттай ойлгомжтой. Ер нь бол ингээд өмнө нь бол зөндөө ажил хийж исэн гэдгийг нь бас хүмүүс хин ч ер нь дурдахгүй шүү дээ тий. Одоо нийгэмд бол тий. За тиймэрхүү. Ер нь бол нэлээх гоё хангалттай мэдээлэл зөндөө юм авлаа. Одоо манай санаас подкаст ер нь төгсөж байна. Ярианыхын хоёулаа нэг ус төрлөө ингээд шүп гэл орсон шүү дээ тий. Тэрнгээрээс жоохон хаах гал юм л да. Тэрний юу гэхээр ер нь ус төрт маань манай Монгол улсын ус төр эмхтэн хүн тэр хатуу вэ. За шулуухан хэлчих хатуу. За гэхдээ яах вэ? Сүүлийн үед нөгөө бүр хуулиар энэ хатууг чинь бүр хуулиар зөөллөд квот оруулж ирсэн. За ингэснээр бас нэг зөөлөвчтэй болсон. За энэ сонгуулийн хуулинд квот байгаагүй бол улс төрийн намуудын тухай хуулинд квот байгаагүй бол ер нь бол хатуугийн хатуу ийм одоо орчинд эмэгтэйчүүд ажиллаж байгаа. За гэхдээ эмэгтэйчүүдийн энэ орчинг хатуу болгож байгаа хамгийн гол зүйл ерөөсөө л сонгуулийн санхүүжилт байдаг. Мөнгө. Тэгэхээр эрх мэдэлд хэн ойрхон, мөнгөнд хэн ойрхон, за баялагт хэн ойрхон, уул уурхад хэн ойрхон тэр хүмүүст улс төр арай хялбар яваад байгаа. Монголд бол. За тэгээд тэр бүхнээс хол зүгээр яг гэртээ 4 хүүхэд гаргачаад одоо тэгээд хажуугаар нь ажиллаа амжуулаад явж байгаа одонтой ээжийн хувьд бол хатуу штэ. Үнэхээр хатуу штэ. Тэгээд энэ хатуу юм дундуур явна штэ. Тэгээд одоо улс төрд орохоор зориулсан бол хатууж нь нөгөө Обамагаа хэлдэг шиг toughen up гэлтэй хатууж үгдаа хүн чамайг юу ч гэж хэлж болно. Ганцхан өөрөөгөө бити гол, өөрөөгөө бити хай. Чамд зориг байгаа бол тэргээ зориг руугаа яв.
Тэгээд устарч гэдэг чинь ерөөсөө тэр шүү дээ. Хинч байсан ч чи одоо чи тэр дээр байсан ч устарч, ялагдаад доор байсан ч устарч, чи өөрийгөө устарч болгоё л гэж бодож ивэл устарч болно. А чи өөрийгөө устарч болгоё гэж ботхол болвол чи тэр ерөнхий сайд байсан ч устарч биш байхгүй. Тэгэхээр зэрэг чи өөртөө итгэж чадчихвэл тэр эмэгтэй вэ эрэгтэй вэ хамаагүй. Тэгээд тэр итгэх итгэлээ өөртөө итгэх итгэлээ битээ хай. Тэгээд тэр итгэлийг чинь мохоох юм зөндөө гарч ирнэ. Гэр бүлээс чи эхлээл гарч ирнэ, нөхөр чинь эхлээл чи чадахгүй гэж хэлнэ. Ах дүүнэр чи ирээл чи чадахгүй гэж хэлнэ. За тэгэл хамаатан садныхан чинь өөр намынхан болчихсон бүгдээр чам саналаа өгөхгүй гэж тэгнэ. Тэгэл тэр бүхэнд л бүх хүн намайг дэмжиж явах хэрэгтэй гэл одоо зөөлөн тий цагаан зам саадгүй цагаан зам хүлээгээл юм бол тэр хизээч ирэхгүй шүү дээ. Хизээч байдаггүй байхгүй. Тийм хизээч байдаггүй. Тийм учраас тэгэл хатуужилтал үүснэ. Тэгээд тэр хатуужилтаа үзэхэд харин сэтгэл зүйн үүд эмэгтэй хүний сэтгэл зүй их хатуу шүү дээ. Хол зам туулж чаддаг. Нэг гинтийн их тийм өндөрлөгт хорц одоо их зүйдээ эргэжтэйчүүд чиг гинт цойлж чаддгүй маа гэхэд зогсохгүй удаа явж чаддаг байхгүй. Тийм тэр чадвар бол бидэрт угаасаа байглаас заяатсан байдаг. Тоо шүү дээ. Тийм. Тэр зогсолтгүй чанараа ашиглана шүү дээ. Тэгэл даваа байдлаар ашиглана шүү дээ. Нөгөө нэг дэлхийн нөгөө хүүтрэл болсон шүү дээ. Нөгөө их мөсөлт болоход их мөсөлт болоход хамгийн том амьтад нь үхэд хамгийн жижиг амьтад нь амьд гар зүлдсэн гэдээ ярьдаг шүү дээ. Тэрэн шиг одоо тэгэл улс төрд ингээд ялагдцсан хүн гэдэг чинь их мөсөлтөнд дунд л байж байгаа хүн гэсэн үг шүү дээ. Тэрний дараагийн тий галвыг үзэхийн тулд амьд үлдэхнийг одоо аргыг одоо амьдрал биолог өөрөө сэтгэдэг шүү дээ. Тий яг тэрэн шиг улс төрч хүн бас тийм цаг үедээ зогтсон ховромтгай тэгээд өөрийнхөө зорилгонд үнэхээр тууштай баймаар байгаа бол гарцуудаа гаргасан тий нөгөө нэг амийн чинь буудаад өхүүлэхэд нөгөө ам чинь байж идэг тий хоёр дахь амийн чинь буудаад өхүүлэхэд гурав дахь ам чинь байж идэг. Тэг өөртөө олон ам хийж ав. Тэг миний ам шиг одоо ном гэдэл миний өстө нэрэ амин чухал ам байгаа шүү дээ. Улс төр чамайг түлхээ дундгалаа маргааш нь сууж босч ирэл номоо өчтлээ. Номоо өчгэд би буцаал ам ордог байхгүй. Тэгээ тэрэн шиг одоо тий хоёр дахь амтай бол гурав дахь амтай бол хизэж битий өөхөл гэж хэлмээр байна. Тий сэтгэл дотроо хизэж сэтгэлээ хизэж битий өөхөл. Тэгээ тэр олон сэтгэл зүйн хүчтэй амтай байх хэрэгтэй. Тэгэл болно шүү дээ. Зөв. За маш сайхан хэллээ. Одоо Сансуй подкастыг сонсож байгаа хүмүүс бол таны ярианаас зөндөө хэрэгтэй юм авсан байгаа. Ялангуяа би бол тэр өөрийгөө хамгаалах дархлааны системийг бол амар шав авч байгаа байхгүй. Нэрээ тийм биш үү. Юм болгонд бас нэг жоохон чимээг өнгөрчээ те залхиж гэдэг ч юм уу. Тэр зүйлүүд их буулаа. Тэгээд зөндөө олон одоо сонгуульд өвдөг шороцсон ч гэсэн дараагийн босч ирэх сэтгэл зүг бас гоё тайлбарж ярьлаа. Хинч залхдаг үжиж штэ айхтар байгаа байхгүй те. Юу хин залхдаггүй шүү дээ. Яг ингээл одоо бүр хамгийн сонирхолтой нь өнөөдөр ороо 10 цагт сонгуулийн дүн гараагүй байхад гэл амар олон хүнтэй байжсна. Маргааш нь яг тэр газараа ирэхэд гав ганцаараа л байна. Тэгэхээр гав ганцаараа яг ингээд эзгүй хээр хаягдж байгаа юм шиг, цөлд хаягдж байгаа юм шиг мэдрэмжийг даваад гарсан хүн бол дараа нь юу ч давдیں۔ Дөө. Тэгээ тэр ч одоо би 5 давчлаа ш 4 давчлаа шүү дээ. Ерөнхийдөө бол нөгөө би энэ бөхчөдөг бас их үнэлдэг. Маш их ундаг хүмүүс шүү дээ. Цолон төрөх гэж ямар их зовдөг үлээ. Тэгээ цолон төрснөхийн дараа цоллоо хадгална. Тэр дараагийн цолдоо хүрнэ. Хичнээн наадмад барилдчихэж бүтэн 365 хоног хүлээж аваад ганцхан өдөр цол авдаг. Бусад дэлхийн спорт чинь турнамент болоо л тий 1-р сарын цол болох барилдаа 2-р сарын цол болох барилдаа ингээл сар болгоно ч гэдэг юм. Чанс ахиулаад яваад байдаг бол Монгол бүгд тийм байхгүй шүү дээ. Монгол бүгд 364 хоног явж яснаа ганцхан өдөр л хинтээ уучраад харах юм бүүмэд тэгээ цолоо авах юм уу бүүмэд амар эрсдэл рүү ордог байхгүй. Тэгэхээр тэр Монгол бүгчүүдийн орж ирж байгаа энэ эрсдэл одоо улс төрчдийн орж байгаа эрсдлийн тэр төстөө. Тийм учраас би надад унж байгаа бүгд авж байгаа бүх хоёлаа айгүй хүчтэй санагддаг. Тийм тэрэн шиг ялж байгаа улс төрч ялагдж байгаа улс төрч хоёлоо л хүчтэй байх хэвээр. Одоо улс төрчид хүчтэй байж ээж тэгээд хамгийн гол нь улс төрч гэдэг хүний нэг ялгаа нь нийтийн эрх ашигын төлөө байх хэвээр. Нийтийн эрх ашигын төлөө тодорхой цагийг, тодорхой хөдөлмөрөө, тодорхой энэ зориг төвчээрээ нийтийн эрх ашигын төлөө зарцуулж байгаа бол та хүчтэй л хүн байгаа байхгүй тийм. Тэгээд тэгж л одоо өөрийнхөө хүчийг олон мэдэрч
тэгж өөртөө ихтэй болж явах хэрэгтэй л гэж боддог. За тэгэхээр Сансуу подкаст ээж нэгэн дугаар энэ түрээд өндөрлж байна бид бүхэн өнөөдөр цаа өнгөрлөгчийн ярианаас зөндөө олон санаа суусан баха гэж бодож байна манай үзэгч. Тэрвээ та бүхэн одоо бас өөр тохиолжсэн иймэрхүү жишээд бас комментсэд бичээрэй гэж уриалъя. Бас одоо асуумаар санагдсан бол бас комментээр бичээрэй. Магадгүй өнгөрлөгч маань орж коммент уншаад гэж тавилж магадгүй л зарим тохиолдолд те гой хөөрхөн гой асуултууд байвал. Тэгэхээр биднэрт өнөөдөр ингэ цаг зав гаргаж их гой одоо үнэтэй зөвлөмжүүдийг өгсөнд баярлалаа. Зөвлөмж гэдэг нь одоо тий хүн өөрийгөө урт удаан эрүүл мэндээрээ хохирохгүй гоё явахыг одоо би үнэтэй зөвлөмж гэж харж байгаа байхгүй. Өөрийгөө дархлаадаг. Тэр талаас нь та бас их гоё тайлбарлаж өглөө. Тэгэхээр манай подкастыг үзэж байгаа хүмүүс бүгд бас надтай адилхан юм хэрэгтэй зүйл авсан бахаа гэж найдаж байна. Тэгээд цаг гаргаж ирсэнд баярлалаа. Энэ нэг YouTube задлан гэдэг номыг одоо танд билээ. Энэ гараад нэг 12 хоног жоо шинэ ном. YouTube дээр 10 хэдэн суу хийж чад яаж нөө YouTube-ыг амжилттай хөтлөж явах гэдэг тайлбарж өгөх. Надад ястаж чухал ном байна. За баярлалаа. Зочин болж орж билээ. YouTube задлан гэдэг. Энэ чи юм уу? Тий. Шал өөр гарсан шүү. Наа чи YouTube-ийн нөө профайл зураг байхгүй кино задлан дээр байнга явдаг. Тэр нөө хүн харангуйтаа тэр зургийг таньна гэж одоо тавьчихсан. Энэ бол жоохон нэлээ олон жилийн өмнөх зураг. Аха. За баярлалаа. Тэгээд хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Сансуу подкастын энэ дугаар энэ төрөд өндөрлж байна.